За хичээл рүү орё хэдүүлээд. За түрүүчийн хичээл дээр бол бид нар ерөнхийдөө энэ номыг үзэх ёстой. Ерөнхий ойлголтоо үзсэн тий. За энэ дээр ингээд Сорхотон Бикүүний хатан буюу одоо энэ Тулуун хааны маань хатан тий энэ хүний талаар товч мэдээлэл байж байна. Энэ бол яг энэ 5 дугаар ном дээрээс авсан мэдээлэл байж байгаа. 1190 онд төрсөн. За 1203 онд Чингис хааны дөрөвдөх хүү болох Тулуун хаантай ураг барилцсан. За энэ ер нь бол монголчуудын дээр үед эрт багаас нь ураг барилддаг гэсэн байна. Энд чи 13 настай даа гэдэг. За тэгээд 1209 онд Мөнх хааныг төрүүлсэн. Нөгөө одоо бидний энэ номны ихэнд хүүдээ нөгөө энэ номыг өгж байгаагаар гарч байгаа шүү дээ. Тэгэхээр Мөнх хааныг бол 1209 онд төрүүлсэн юм байна. За тэгээд 1216 онд бол төрийн багш буюу энэ Алтан дээд үнний аялгау маань өөрөө төрийн жолооддаг эрдэм ухаанд суралцдаг чинчүүлэн буюу одоо нэгсэндээ тэр төрийн аппаратыг зангиддаг хүмүүст заадаг ном байсан байхгүй юу? Хөх төрөмсийн сургууль гэдэг сургууль байсан. Тэгээд тэр сургуульд болохоор суралцаад ингээ багшилсан. За тэгээд 25 онд бол их хурлын дарга буюу одоогийнхаар бол их хурлын дарга болсон байна энэ хүн. Тэгээд төрийн аппарат буюу тэр төрч ёсны уламжлал, тэрний онол, тэр зүйлийг бүгдийг мэддэг хүн энэ хүн. За тэгээд 1225-аас 52 он хүртэл их хурлын даргын албыг хассан. Гэхдээ энэ бол дундаа ингэ завсарласан байдгийг. 29 оноос эдгээр бол нөгөө жиндийн буюу одоо Хэбэ мужи руу яваад цөлөгдөөд тэгээд 48 онд эргэж ирээд дахиад энэ албаа хийж агаад ингээд насан эцэс болсон хүн байгаа. За тэгээд 51 онд бол Мөнх хааны хаан ширийн залхтаа энэ номоо өргөн барьсан. 52 онд бол насан эцэлсэн гэдэг. Тэгэхээр энэ хүний маань түүх өөрөө юм богино хүн мөртлөөнөө маш их хэргийг бүтээсэн. Одоо тэгээ бид нэр энэ номыг бол автсан одоо үзээ сууж байгаа шүү дээ. Тэ? За нэг тийм. За эхлээд бид нэр яах нөхөр энэ номныхаа нэгдүгээр ном буюу энэ Хөх Монголыг төрөөр бадрах хутагта Нээрүү засгийн Алтан дээд үнний аялгау гэдэг номоо бид нар үзэж байгаа тий. За энэ номоос эхэлж байгаа. Тэгэхээр энэ номны Хөх гэдэг үгийг бид нар тайлбарлсан, Монгол гэдэг үгийг тайлбарлсан, Төр гэдэг үгийг тайлбарлсан, Хутагт гэдэг үгийг тайлбарлсан, Нээрүүт засаг Алтан дээд үнний аялгау гэдэг нэрүүдийг бид нар цаана байж байгаа утгуудыг тэгээ түрүүчийн хичээлдэр одоо тайлбарсан байж байгаа. За Хөх гэдэг маань өөрөө энэ тий ариун бузрыг хойлохгүй Акок гэдэг үгтэй холбоотой. За ухааны төвшин буюу тэр ариун бузрыг хойлохгүй тэр хүн маань өөрөө хөх сэтгэлгээгээр буюу бүх юмыг одоо сайн нь энэ юм байна, буруу нь энэ юм байна гэдгийг таньдаг. Тэгээд сайныг нь дагаад буюу зөвийг нь хийгээд үлддэг. Одоо тэр буруу байгаа хүнийг бол засах гэж одоо хичээдэг ийм үнийг хэлээд байгаа ш. Тэгэхээр ухааны төвшин болчихж байгаа. За Мон гэдэг нь болохоор 1393 мэрэгшилтэй буюу маш олон талын ур чадвартай. За ухаанаа урдаа барих гэдэг. Тэгэхээр ухаанаа урдаа барина гэдэг маань өөрөө юмыг ажиглаж шинжээд тэгээд дандаа зөв дээр нь хийхийг хэлээд байгаа. Тэгэхээр тэр хөх сэтгэлгээтэй хүн чинь ухаанаа урдаа бариад ирэхээр Мон гэдэг одоо тэр ойлголтоор орж ирж байгаа. Тэгэхээр энэ хөх сэтгэлгээ Мон гэж байгаа бол яг л хувь хүн дээр хэлэгдэт байгаа зүйл. Тэгээд сүнс эзэн бие хоёр нэг хэмтэй болохыг Мон гинэ гэж байгаа. Тэгэхээр сүнсэн бие гэдэг ойлголтыг бид нар оюун санааны бие гэж үзсэн шүү дээ. Эзэн бие буюу үйлдэж байгаа бие. Энэ хоёр нь яг нь таарна. Яг нэг хэмд таар зохицохыг хэлнэ. За тэгээд энэ хүн бол өөрөө бүгдийг хийж чаддаг буюу нөгөө Чингис хааны маань хэлсэн үг байгаа шүү дээ тий. Өөрийн хийснийг өмсөж, өөрийн хийснийг иддэг вэ гэдэг хэлсэн байж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо мон болох буюу буцаж эргэж яах нь өөрсдөө бүтээдэг тийм л хүмүүс болох хэрэгтэй гэсэн. За тэгээд огоовоо гэдэг үг маань өөрөө ясан талын аавуудаас ирсэн одоо ур чадвар бөгөөд энэ нь бол Чингис хааны 7 дээд эцгийн зүн гэж бид нар тайлбарланаа. Тэгэхээр энэ өөрөө яагаад Чингис хааны 7 дээд эцгийн зүн гэдэг юм бэ гэхээр удирдан манлайлагч буюу тэр одоо удирдлагын ухаанд суралцж байгаа хүмүүс болохоор энэ огоовоо гэдэг зүнд суралцдаг. Тэгэхээр энэ огоовоо зүнгийн маань өөрөө үлгэрлэл буюу энэ зүнгийн хамгийн дээд амжилтыг гаргасан хүн маань өөрөө Тэмүүжин Чингис хаан маань байгаа. Тэгэхээр хаадууд бүгд энд суралцдаг байсан. Тэгэхээр бид нар бол энэ 7 дээд эцгийн зүн гэдэг ойлголтыг бол огоовоо зүн гэж авнаа. Энэ маань өөрөө оюун санааны буюу тэр дээд ур чадвар нэг улсаа одоо өмөрч босоо орчих буюу улсын одоо тэр үйл хэрийг залгамжлах хүмүүс одоо тий энэ огоовоо зүн гэдэг зүнг бол маш сайн эзэмссэн байх ёстой ийм ур чадвар байгаамаа гэж ойлгоно. За уул таван зүн гэж үтсэн тийм үү? Мангатай болгонд байдаг буюу дэлхийн хүн төрөлхтөн бүгдэнд нь байдаг. Тэгэхээр энэ уул таван зүнд болохоор
газарч зүүн, огторгуйч зүүн, бөө зүүн, бүх зүүн, хар зүүн гэдэг ингээд 5 зүүн орноо гэд үтсэн. Тэгээ энэ маань өөрөө амьдрах ур чадвар дээр суурилсан байгальтайгаа зөв харьцах чадвараа. Тэгэхээр альва арт түмэн монголч гэлтгүү гадны орны хүмүүс ч гэсэндээ тэр өөрийнхөө өгөгдсөн байгаль орчинтойгоо зөв харилцаа хийж чадчих байгаа хүмүүсийг бол энэ уул 5 зүүнтэй хүмүүс гэж хэлэх нь шүү дээ. За энийг үтсэн тийм үү. За тэгээд эндээс номны маань эхлэлийн хэсэг дээр болохоор энэ төрөөр бадрагдсад ба гутаагдсад хилмлээ гэж бичсэн байж байгаа эхний ном дээр. За тэгээд энэ хэсгийг эхний хэдийг тайлбарсан тийм үү. Төрөөр бадрагдсан хөх Монгол иргүүнд төмөр нэрүү засаг нь хутаг үлээ гэдэг. За тэгэхээр төр гэдэг үг маань өөрөө энэ дээр гарцсан тийм үү. Хаан Чингис төвшин төрсөө. Төрийг засах Эрдэнэ ухаан бүхий чин чөлөн 9 өрлөгтэй. За хаан одоо 9 өрлөг гэдэг маань өөрөө тэр одоо биднийхээр бол яамдуудын сайд нар гэсэн үг л дээ. Тэгээ энэ бол засгийн газрын бүтц буюу гүйцэтгэх засаглалыг хэлнэ. За нийт тархины гэгэрэл бүхий бүх хүний оролцоо. Тэгэхээр энэ удирдлагын системийн одоо тэр удирдах байгаа хүмүүсийнх нь оюун санаа ухамсар нь яг ямар байх юм бэ гэхээр тэр төрийг засдаг Эрдэнэ ухаанд суралцсан. Нөгөө түрүүний ярьсан Чингис хааны огоовол зүнг суралцсан. Ер нь бол 12 зүнг хамгийн сайнаар хийж чаддаг. Тэгээ төрийн Эрдэнэ ухаанд суралцсан байх юм байна. За хөх Монгол гэдгийг түрүү хэлсэн шүү дээ. Эргүүн гэдэг үг гарч ирж байна энэ дээр эргүүн. За эр гүн гэдэг хоёр утгатай энэ. Эр гэдэг нь өөрөө аливаа амьдралыг одоо туулах чадвартай. Тэгэхээр энэ эрттэй хүн гэд бид нар ярьдаг шүү дээ. Энэ их эрттэй. Тэгэхээр тэр хүн бол яаж юм хэр аливаа зүйлийг одоо саад уршил гарсан ч яах нь даваа гарчдаг юм чадвартай ахна шүү дээ. Тийм хүнийг эрттэй хүн гэж нэрлэнэ. Тэгэхээр ном маань өөрөө бидэрт юу өгөх гээд юм хэр аливаа зүйлийг яах нөхөр тэр орчлонгийн зөв тогтолд тааруулаад эрттэй болгох арга ухааныг хэлж өгөх гээд байна. За тэгээд гүн гэдэг нь болохоор амьдралыг тэнцвэртэй авч явах чадвар буюу гүн бат мэдлэг байгаад байна. Мэдлэг. Тэгэхээр бид нар онлоо мэдчихэж гүн бат мэдлэгтэй болно гэсэн. Хэр зэрэг гүн мэдлэгтэй болно тэдний хэмжээний яах нь эр бидэнд сууна. Тэгэхээр эргүүн гэж хэлж байгаа үг нь бол яаж юм хэр тухайн хувь хүний хэлж байгаа боловч энэ маань өөрөө цаана ийм нарийн утгатай байна. За энэ дээр бол ингэсэн байна. Тэнгэр ертөнц нэгэн амин чанар болохыг эргүүн гинэ. Тэгэхээр тэнгэр гэдэг нэг ойлголтыг бид нар авч үзнэ. Тэгэхээр ертөнц гэдэг ойлголтыг авч үзнэ. Тэгэхээр бид нар тэнгэр гэхээр юу ойлгодог вэ? За дээшээ тэнгэр байгаа, хөх тэнгэр байгаа өшөө. Үлзий ядагч юу ойлгох вэ тэнгэр гэхээр? Тэнгэр нь хайсан гэж бид нар ярьдаг тийм үү? Харсан тэнгэр. Харсан тэнгэр. Тэгэхээр тэр яаж ийн? Өв дээдс. За нэг өв дээдс юм байна тэнгэр гэж ойлголт. Өшөө. Өшөө тэнгэр гэж юу ойлгох вэ? Орчлын ертөнц. Орчлын ертөнц. За өшөө. Хатан бол тэнгэр гэхээр юу ойлгож байна? Орчлын ертөнц гэж ойлгож байна. Зам. За тэгэхээр бид нар бол тэнгэр гэж хэлэхээр биднээс нэг дээр юм ойлгоод байна тийм үү? Тэ нэгсэндээ бид нар одоо тэнгэр гэж хэлэхээр дээшээ л харах. Эсвэл тэр орчлын ертөнцийг хэлээд байна гэдэг их асар юм уудам зүйлийг бодоод байна тий. За тэгэхээр энэ алтан дээд гэрээний онол дээр болохоор тэнгэр гэдэг ойлголтоор талбарыг хэлдэг. Талбар. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр тухайн хүн энэ онолыг эзэмшээд тэгэхээр нэг үйлдэл хийнтэй тий. Тэгэхээр тэр үйлдэл хийхдээ нөлөөлж байгаа нөлөөллийг талбарыг хэлээд байгаа. Тэнгэр гэж нэрлэдэг. Одоо бид нар тэнгэрийн айлгуу гэдэг айлгуу үзэн. Тэгэхээр аяндаа тэр энэ дээр гарч ирнэ. Гэхдээ тэнгэр гэдэг ойлголт маань өөрөө тэр дээр байж байгаа зүйл шиг яагаад тэгэхээр энэ ийм Монгол онол өөрөө тэнгэрийн гэрлийн дээд нэгдлийн хууль буюу тэнгэрт ингээд одод ээж байгаа шүү дээ. Одод чи ингээ харахаар гялцаад байгаа тийм үү? Гэтэл тэр одод болохоор гялцж байгаа од чинь ай буюу олуулаа бэжэж гялцсан. Ганцхан ширхэг од байвал гялцахгүй. Тэгэхээр тэнгэрийн гэрлийн дээд нэгдлийн хууль гэдэг маань өөрөө тэр дээр байж байгаа зүйлийг газарт буулгацсан буюу газар дээр яг нөхөр нэг нэгэндээ нөлөөлж хамтаараа гялалцах тэрийг тэнгэр гэж нэрлэж байгаа байхгүй талбарыг хэлээд байгаа. Яг үгээр бүгдээр одоо ингэ суудсан байгаа шүү дээ. Нэг нэгэндээ үйлдэлээрээ туслахыг хэлээд байгаа. Дутуу байгаа нэгэндээ нөхөж өгөхийг хэлээд байгаа байхгүй. Тэгээд амьдрал дээр бүгдээрээ ингэж хамтдаа хөгжихийг тэр удирдах байгаа зүйлийг нь одоо тэр тэн дотор чинь нэг нь удирдах шүү дээ мэдээж ирээ. Тэгэхээр тэр нь өөрөө одоо нэгсэндээ огоов зүнтэй удирдахч буюу тэр талбар дээрээ үйлдэлж байгаагаараа тэнгэр болдог байхгүй гэдэг ойлголт яриад. Тэгэхээр ойлгогдож байна уу? Тэгээ орон зай дээр эзэн болж эзэн ирэхээр үйлдэхийг хэлж байгаа байхгүй тэнгэр гэж нэрлэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг 10-тад нөлөөлөх юм уу, 100-тад нөлөөлөх юм уу, 1000-тад нөлөөлөх юм уу, төмтөд нөлөөлөх юм уу гэдэг нөлөөллүүд нь өөр байхгүй юу? Тэг нэцтэй.
Удирдгчийн систем дотор орохоор. Одоо энэ чинь нөгөө нэг юугаар бол ментор, коуч одоо юу гэдэг вүлээ тэгээд байгаа шүү дээ. Тийм манлайлагч SEO гэдэг байгаа шүү дээ. Тэр шиг байхгүй юу? Гэхдээ тэр нь болохоор шүү дээ. Нэгсэндээ системийг бүхэлд нь удирдах буюу тэнд байж байгаа бүх хүнийг яах нь нөлөөлнө. Нэгийг шасахгүйгээр нөлөөлөх нь шүү дээ. Нөгөө чингээрээ нөлөөлнө. Ер нь бол өөрийнхөө гэрлээр гэрэлтүүлэх хэрэгтэй гэсэн. Яг зөв. Өөрөө онлоо ойлгоцсон хүн чинь яаж нэхэр бүх арга ухаанаараа яах нь тэр хүмүүсийг л оюун санаагаар нүүлгэхийг хэлээд байгаа байхгүй. Тэр талбарыг нь тэнгэр гэж нэрлэдэг байгаа байхгүй. За тэгэхээр тэр тэнгэр ертөнц гэдэг ойлголттой. ертөнц гэдэг маань өөрөө онлоо хэлээд байгаа. Онлоо мэддэг, үйлддэг хүнийг нэгэн амин чанар буюу тэр дотор байж байгаа оюун санаа нь яг ингээ хоорондоо цогцоод таарад тэгээ үйлдэж байгаа хүнийг эргүүн гэдэг байгаа байхгүй. Эргүүн. Тэгэхээр эргүүн гэдэг үг маш утгатай байгаас цаана. Бид нар ч одоо эргэн болчиход байгаа байхгүй. Эрен могцсон гинэн хүмүүс. За тэгээд ингэж төмрөөр бадрагдсан хөх Монгол эргүүн төмөр нэрүүц засганд хутаг байлаа гэж байгаа. За хутаг гэдэг үг болохоор бид нар юу гэж тайлбарлаа? Дээдийн ур чадвар гэсэн. Тий. Тэгэхээр хутагт гэж байгаа хувилгаад гэж байгаа хүн нь болохоор тухайн нөхцөл байдлын хамгийн дээд ур чадварыг. Тэгэхээр биднэрт энэ ном маань өөрөө тэр дээд ур чадварыг өгнө. Ер нь бол нэрүүц засаг нь өгнө. Одоо энэ ном нь өгнө гэж хэлээд байгаа байхгүй юу? За төрөөр гутаагдах юм бол хөх нуруут хүнд хөх Монголыг төрөөр бадраах утгатаа нэрүүц засгийн алтан дээд үнний аялгау тэнгэр ертөнц нь аврагч үлээ гэж байгаа. Тэг төр нь ажиллаа хийхгүй. Төр нь ажиллаа хийх юм бол яах нь бүгднгийн ингээд ур чадварыг хөсгөчих юм байна шүү дээ. Ер нь бол систем нь ажиллаад эхэлчихэж байгаа. Гэтэл систем байхгүй. Одоо систем байхгүй юу? Бид нар дур явж байгаа шүү дээ. Өөрсдийнхаараа нэг хаашаа яваад байгаа мэдгүй л явж байгаа. Тэгэхээр тэр үед болохоор яаж нэхэр энэ ном чинь туслана шүү гэж. Тэгээд тэр тэнгэр ертөнц гэдэг ойлголтоо мэдх юм бол тэр чинь л аврагч болно. Тэгэхээр ертөнц гэдэг нь яа тэр онлон гэдэг байгаа лээ. Одоо тэрийг дахиад задлаад хэлээд өгнө. За яа. За чамайг нөгөө нэг суугаагүй болохоор энийг давтаж байгаа байхгүй юу? За тэгээд ингэж хуучныг үлэмж агуугаа хөг болгодог төрийн 8 цахайлгуу. За хуучин гэхээр энэ болохоор бид нар шинэ хуучин гэж байгаа зүйл бол биш юм. Энэ бол яасан гэхээр урд нь хийгдээд тэндээс үр дүн гарчихсан зүйлийг хэлж байгаа. Одоо нэгснээр бид нар чи одоо энэ амьдралд амьдарсан байхад өвөг дээдс маань өчнөө олон жил амьдарсан байгаа шүү дээ. Гэтэл тэр онлыг ингээ хэрэгжүүлсэн байгаа байхгүй юу? Тэр хэрэгжүүлснээс хэрэгтэй зүйлийг нь авцсан. Тэгэхээр хуучныг үлэмж гэж байгаа. Үлэмж гэхэр чинь эн чинь их гэсэн утгыг агуулж байна. Тэгэхээр хуучны юмнаас бүр илүү агуугаа буюу бүр сайхан болгож хөгжүүлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ номыг авснараа яаж яхэр улам энэ номны утга төгөлдөр энэ амьдрал дээр тэрийг хөгжүүлэх гээд байгаа байхгүй юу? Хөглөх гээд байгаа юм цаашаа. Тэр нь юу юм гэхээр төрийн 8 цахайлгуу буюу энэ номны 8 цахайлгуу буюу 8 юм онл байгаа юм. Энийг сурна. Тэгэх юм бол бид нар хуучныг агуугаа хөгжүүлж байгаа гэсэн үг. За энэ дээр неврит гэдэг үгийг задлалсан байна. Нев ур иэтэй гэдэг. За нев байдал гэж байдал байна. Тэгэхээр энэ бол бадрах өсөн дэвших гэсэн тийм үү? Ур гэдэг нь болохоор гүйцэтгэл, ур чадвар, урд үе гэж хэлнэ. Бид нар одоо ур гэж хэлэх юм бол ур чадвар, урд үе, гүйцэтгэл гэдээ ойлгох нь шүү дээ. Ие гэдэг нь болохоор мэдүүлцэх үү, гэрэл гээгээ гэсэн үг. Тэгэхээр ие гэдгийг бид нар хараа ие гэж ярина, мэдүүлцэх үү гэж ярихаар энэ номыгоо гэж ойлгоно. Кодлцсон махна шүү дээ биднэрт. Ие гэж хэлэх юм бол энэ номын хэлээд байгаа юм байна. За амин чанар шилжүүл нүүхүй болно гэсэн байна энэ дэр. За өсөлт төвшил явагдаж буй бол неврит болно. Тэгэхээр амин чанар шилжин гэдэг нь ойлголт байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр өсөж байгаа юм. Оюун санаа чи өсөж байгаа байхгүй юу? Өнөөдрийн одоо Үлзий Батгч, маргаашийн Үлзий Батгчээс ингээ өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Одоо та нэгсэндээ энэ номонд сууснаар яхахаар хичээлдээ эрэх тусам яах нөхөр нэв болно гэсэн үг байхгүй юу? Өсөн дэвшнэ гэсэн үг. Тэгээ энэ өсөн дэвшиж байгаа зүйл нь өөрөө цаана амин чанар шилжээд нүүхүү болно. Оюун санаа чинь тийм нөгөө Иесус хэлж штэ. Би ингээд хоолоо хийж явах үедээ яах нь нөгөө хичээлээ боддгийм аа. Тэрнтэй адилхан хүн өөр юмаа бодоод хийгээд ингээ хичээлээ давтаад ингээ хийхээр яаж юм. Бидний цаана тарих оюун ухамсар тэлжээдэг байхгүй юу? Тэрийг нүүх гээд байгаа юм. Наан нь болохоор өсөн дэвшилт явагдаад харагдана. Цаана нь яаж нүүгээд амин чанар шилжиж байгаа. Энэ хоёр зэрэг явагддаг байхгүй юу? За нэрүүт засаг гэдэг үг байна энэ дэр. Засаг гэдэг үг болохоор жай ай су эко гэдэг үг. За засаг буюу амьдралын чанар гэж нэрлэдэг байгаа юм. Гэтэ энэ дэр бол яг амьдралын чанар гэж ойлгохгүй.
засаг гэдгийг бид нар хоёр утгаар ойлгоно. Нэгдүгээр болохоор хүн өөрөө ухамсарлаад эхлэхээр өөрөө өөрийгөө засна. Тийм биз дээ. Тэрийг бас нео буюу одоо яг засаг гэж бас хэлж болно. Яг л тухайн хүн өөрөө өөрийгөө засаж байгаа учраас. Систем дотор засаг гэдээ ороод ирсэн байгаа тохиолдолд тэр систем өөрөө яаж ирэхээр тэнд байгаа хүмүүсийг бүгдийг засах гэдэг байгаа байхгүй юу? Хоёр ойлголт явж байгаа. За, жай буюу жай гэдэг нь дүрм журамд орсон. Ай гэдэг нь болохоор оюун санааны эв нэгдэл буюу ай буюу энэ маань өөрөө орон зай гэсэн үг. Орон зай. За, энэ суу гэдэг үг нь болохоор төрийн 10 онол биш шүү. За, энийг би юу яачи? Дараа нь сольчи. Энэ болохоор зөвхөн сэтгэхүй, уралхүй, ухаан гэсэн гурван үгийн товчлол. Сэтгэх, оюун санаагаараа сэтгэх. Урлах буюу урд үе. Ухаан. Энэ гурван үг байхгүй юу? Товчлсон. Нөгөө суу ухаан гэдэг байгаа чинь тэр шүү дээ. Тэрийг хэлдэг байхгүй юу? Сэтгэх, урд үе буюу одоо хийх шүү дээ, тий, үйлдэх. Ухаан. Тий. За, тэгээд эко гэдэг нь болохоор эко гэж гарч ирнэ. Нэгсэндээ сэтгхүйн байдал дээр болохоор эко одоо байдал гэдэг гарч ирдэг. Тэгэхээр энэ болохоор байгалийн эрчим хүч гэж байгаа энийг. Тэгэхээр байгаль өөрөө хүнд оюун санаанд нь өсөн дэвших тийм цэвэр энергийг өгдөг. Байгаль. Тэгэхээр эко байдалтай байна гэдэг нь өөрөө байгалийн эрчим хүчийг яах нь оюун санаагаараа авахыг хэлээд байгаа байхгүй. Бид нар одоо ингээ байгаль гардаг шүү дээ. Тэгэхээр сэтгэл санаа гоё болоод ирдэг шүү. Тэгэхээр бид нар тэр эко байдлыг аваад идэг байхгүй. Одоо бид нар энийгээрээ яах нүгээр энэ байгалийн эко байдлыг авангаа байгаль бас буцаагаад өгөх ёстой. Бид нар тэрийг ерөөсөө хийдэггүй. Ави тэндээс нь тим юм ав эндээс нь юм тэрийг идчихий тэрийг овчий тэгээд идэг. Тэгэхээр бид нар энэ хөх Монгол гэдэг энэ сэтгэлгээ үүсээд ирэхээр байгалаас бид нар юм аавна буцаагаад байгальдаа өгнө. Өгөх ёстой гэсэн ойлголт явах. Тэгвэл яаж өгөх юм? Ерөө шүү дээ. Талархна. Тэр чинь өгж байгаа хэлбэр байхгүй. Байгаль ээж минь ээ, таньдаа өстой гялааж байгаа шүү. Энэ гой алаг цэцгсийг гаруулж гин, гой өнөр өндөртүүлж гин, ус булгаа урсгаж гин. Тэр ус булганд нь гой аршаа ундаан байж гин гэж байгаа бид нар тэр сэтгэлийг өгж байгаа тэр чинь нэг оюун санааны хувьд яаж юм гэхээр энергийг бас үйлдвэрлээд байгаа байхгүй бид нар. За. Одоо бүгдээ энэ өгнүүдийг нийлүүлээд яг өөрсдийн болгож аваа тий. Засаг гэж яг юу хэлээд байна. За эхлээд байгалийн хүч гэж юм тийм ээ. Тэгэхээр байгаль өөрөө хүний бүтээсэн байж байгаа шүү дээ. Тэгвэл яг тэр байгалийнхаараа буюу та өөрөө яг тэр зөв эрүүл сэтгэлгээтэй байх гэсэн үг тий. Тэгээд та сэхэрч, ухаарч, ухаантайгаар юмд хандах болох юм тийм ээ. Тэгээд орон зай дээрээ дүрм журамтай буюу хүн шиг хүн болоод амьдрахаар энэ засаг болно гэж байна шүү дээ. Тийм ойлголт төрж гинэ үү? Энэ өгнүүдийг нэгтгэхээр тэгж гин тий. Эрүүл байгаль ихтэй ойр эрчим хүчээр хаансан хүн орон зай дээрээ дүрм журамдаа захирагдаад амьдрахад амьдралын чанартай байна гэсэн үг. Тий. Энэ дүрм журамд орсон чинь нь шүү дээ. Ямар нэгэн дээрээс өгж байгаа дүрм журам биш. Байгалийн хувьд. Та өөрөө энэ орон зайгаа эзэгнэх зөв байлгах дээр одоо энэ сэхэр ухаарлыг авчлаа шүү дээ. Юм ингэж байд юм байна. Жам яс гэдэг ийм байд юм байна гэдээ авчгаараа өөрийнхөө орон зай дээр тэр хэрэгжүүлж байгаа байхгүй юу? Яг тэр байгалийнх нь буюу тэр хүн яаж зөв буруугаа ялгаж амьдрах хэрэгтэй юм бэ гэдгийг таниад ирэхээр та өөрөө энэ жай айсуу буюу орон зай дээр эзэгнээд өөрийнхөө тэр зөв рүүгээ ороод ирж байгаа энэ засаг болж байгаа байхгүй юу? Ухаарлыг авчаад тэгээд өөрөө юу үйлдэх ёстой юм, яаж байх ёстой юм бэ гэдээ өөрийгөө засаад ирж байгаа нь өөрөө жай буюу өөртөө эзэн болж байгаа. Энэ дүрм журмыг өөртөө одоо яг л ингэж байх ёстой юм байна гэд ингээд ойлгоцсон юм чинь хэрэгжүүлээд ирж байгаа нь өөрөө энэ засаг болж байгаа байхгүй юу. Тэгэхээр хувь хүн өөртөө засаг болно гэдэг маань тэр ухаарл сэхэлийг авах буюу нэгсэн та оюун санааг авчлаа шүү дээ. Бүр зөв буруугаа ялгчлаа шүү дээ. Энэ ингэж болохгүй юм биш үү? Тэ? За ингэж зөв юм биш үү гэдгийг авчгаараа энэ сэхэл ухаарлыг авчгаараа нөгөө нэг байгалийн буюу та яг эрүүлэр сэтгэгээд ирэхээр яаж ийнү гэхээр ер орон зай дээр зөв үйлдэл хийгээд хүмүүс зөвийг зааж өгөөд ингэж байж байгаа нь өөрөө та өөрөө засаг болчихж байгаа. Энэ олон хүмүүс тэгээд үлдэхээр нөгөө систем буюу энэ төр их засаг болчихж байгаа. Засаг болчихж байгаа байхгүй юу? Засаг байсан бол их засаг болчихж байгаа байхгүй.
олуулаа бөөнөрөө тэр чинь олуулаа очиж их гэдэг байхгүй. Тэгээд бид нар болохоор энийг одоо буруу хэрэглээд байгаа байхгүй юу? Өөрөөс чинь бүх юм шалтгаална гэж хэлээд байгаа ч тийм. Хувь хүнээс шалтгаална. Гэтэл бид нар болохоор төр засаг дээрээс бид нар дээр бууж ирэх ёстой гэж хараад байгаа байхгүй юу? Энэний зөрөө гаргаад байгаа. Тий, тань та өөрөө ухаараас ихэрл буюу тэр одоо оюун санааг авч иж бүх юм засарнаа. Тэгэхээр дээрээс ингээд нэг 126 хүн хууль гаргаад ингээд тань дээр хэрэгжүүлэх нь тэр засаг биш. Бид нар бол одоо таны төлөөлж чадахгүй шүү дээ. Та юу хүсэж байгаа, та юу ойлгосныг чинь төлөөлж чадахгүй. Тэгэхээр ард түмэн болохоор яах вэ гэхээр бүгдээрээ бие бинийгээ засаад нэг хүн өөрөө ямиг ойлгочоороо гэртээ яриад хэлнэ шүү дээ. Миний хөө битээгээ наа чи буруу шүү. Ингээ бие бинийгээ засаад сүултээ ингэж бие бинийгээ засаа хамтаа харилцаагаар ингээ яваад ирж байгаа нь өөрөө яаж ийнө гэхээр тэр дундаас жинхэнэ өдөрдөгч буюу аяанда мэдэгдэн шүү дээ тийм ээ. Оо энэ хүн ястаа надаас илүү юм гээ. Тий ингээд тэгэж гарч ирэх нь өөрөө төр засаг гэж хэлээд байгаа байхгүй юу? Бид ард түмэн дундаас өдөрдөгчөө гаргана. Ардаасаа өдөртөгчөө гаргаад ингээд зурдаасаа мэгдаасаа. Энэ чинь бол хуурхай аргагүй шүү дээ тийм ээ. Яг ингээд хин мэдэгдээ танигдаад ур чадвараараа гарч ирж байгаа нь өөрөө төр засаг гэж мөшөө гээд юу дэц маань ингэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө энэ сонгуулийн тогтолцоо энэ одоо юу гэдэг чинь бол гаднаас орж ирсэн систем шүү дээ. Тийм, барууны системийг бид нар хэлсэн. Тэгээ манай Монголын яагаад энэ гэхээр хотлол юм, нормыг юм энэ дээр өгдөг байгаа нь өөрөө энэ ард түмэн өөртөө юм ойлгохгүй байгаа дээр хууртагтаад байгаа байхгүй юу? Тэгээд бид нар одоо юуг хууртуулахгүй байх хэрэгтэй гэхээр энэ суу ухаан буюу өг дээдсийнхээ онол юуг зөв юм бэ, юуг буруу юм бэ гэдгийг ялгаж сурах гад энэ номоо үзэх гээд байгаа байхгүй юу? Тийм. За цаашаа явъя. За алтан дээд үнний аялгау гэдэг үг байна тийм үү? За энийг задаргаана. За алтан дээд үнэн гэдэг нь болохоор чин үнэн, чуу үнэн, хажир үнэн гэсэн одоо энэ үнийг хэлнэ гэж байна. За энэ дээр болохоор бас энийг яагаагүй байна тий, янзлаагүй байна. За яг хаа энэ дээр хараа ингэн заяа. Энэ дээр чин үнэн, мөнхийн үнэн амин чанар хизээч хоёрдуу гэж байгаа. Энэ дээр болохоор ингэж ойлгоно. Чин үнэн гэдэг нь байгаа зүйлийг байгаагаар нь харахыг чин гэмөө гэж. Тэгэхээр байгаа зүйл дотор чинь сайн юм ч байна, муу юм ч байна. Яагаад бол орчлон ертөнцийн чинь өөрөө хар цагаантай байхгүй юу? Хар цагаан гэдэг бол үүрдэм байна. Алтан дээд үнэн гэж 3 үнэн байдаг гэж үг дээдс нь хэлж байгаа байхгүй юу? Чуу үнэн, хажир үнэн, чин үнэн гэж байдаг юм аа. Тэгэхээр чин үнэн гэдэг нь өөрөө болохоор мөнхийн үнэн буюу энэ бүх зүйлийг хэлж байгаа. Одоо бүх зүйл гэхээр энэ орчин хорвоод байгаа бүх зүйл өөрөө харанч байна, цагаанч байна, муунч байна, сайнч байна. Энэ бүгдийг нөлөөлөд чин үнэн гэж хэлж байгаа. Энэ бол мөнхөд байх зүйл юм аа. За тэгвэл тэр мөнхөд байгаа зүйл юм бол харийг нь үлдэхгүй байх нь тий. Харийг дагаад явах юм бол яах вэ? Харийг хийгээд байх юм бол харал одоо сүулдэ устж өгөө болдог байхгүй юу? Тийм учраас тэр зөвийг нь сонгох гэдгийг нь чуу үнэн гэж байгаа байхгүй юу? Зөв рүү нь явах юм бол хүн бадарнаа, өсөн дэвшнэ. Хар юм ерөөсөө дандаа устж алга болдог. Эцэс сүулдэ. Яа эхэндээ бол явж болж байгаа юм шиг боловч хамгийн сүулдэ яг үхээр тэр ус байхгүй болдог байхгүй юу? Хорвоогийн үнэн нь өөрөө тэр. Тэгэхээр чуу үнэн гэдэг байгаа нь өөрөө юу вэ гэхээр зөв сайхныг сонгоо, зөв сонголтоо хийх. Орчлон хорвоо өөрөө ерөөсөө бүх зүйл сонголт байд юм байна л да. Бүх зүйл сонголт. Та өөрөө мэдлгүйгээр тэр сонголтыг хийгээд явж идэв. Тэгэхээр нөө харн болохоор яадгүй гэхээр хүнийг өргөддөг байхгүй юу? Хуурдаг. Яг зөв юм шиг болоод гэтэл тэнд хүн үр дүн нь болохоор буруу явж идэв. Хүнийг хуурдаг, нэхэлдэг. Тэгээд энэ дандаа явсаар дандаа тэр тулхаад сүлдээ байхгүй болдог байхгүй юу? А зөв сайхан юм гэдэг чинь дандаа дээшээгээ ингээд бүр цаашаа өссөн дэвшээд бүр ингээд томроод одоо хорвоо ертөнц чи өөрөө агуу асар том юу байж байгаа шүү дээ. Орон зай байж байгаа. Тэгвэл дээшээгээ ингээд чиглээ дээшээгээ явах буюу энэ зөв сонголт гэдэг өөрөө хүн сайн сайхан гэрлэгээр өгтөлдөг юм байж байгаа. Ингэсэн үг юм тийм үү? Чин гэдэг чинь одоо тэр хорвоо ертөнц дээр байгаа сайн мөг ялгаж сурах. Ингээ бүгдийг нь хараад тэрийг ялгаж сурах гэсэн үг юм уу? Яг ялгах юу яг уу яагаар нь хараад тий. Тэр нь аль нь цагаан аль нь харын гэдгийг ялгах юу яг уу ингээд тэр ойлголтыг аавна гэсэн. Яг тэгэхээр хүн ингээд нөгөө харыг бас үгүйсгээд идэг байхгүй юу? Хар ч юм уу харыг битгий хийгээд инхгүйгээр өсөхөөсгүйгээр хар юм байна тий энэ байна. Үлийн жившэр яг тийм. Тэр нэг төвшин дээр ингээд хөдлөхгүй нэг дундчийг бариад ингээд харахыг чин гэж хэлдэг байхгүй юу? Ягаад гэвэл хорвоо яагаад харыг байлгаад байгаа вэ гэхээр
харан байж иж бид нар тэр сайн сайхны үнэн цэнийг мэддэг байхгүй юу? Тэр зовлон туулж иж хайр гэдгийг бид нар нөгөө нэг ээжийг байхад мэдгүй ээжийг байхгүй болохоор мэдээд байдаг шүү дээ. Ээж минь байхдаа ичнээн сайхан байсан юм би мэдгүй байлаа. Тэгвэл тэр зовлон гэдэг зүйл байгаа учраас бид нар тэрийг туулж байж тэр сайн сайхны үнэн цэнийг улам их мэдэрдэг учраас тэр орчлон хорвоо харыг байлгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр харн байжлах. Гэхдээ хар дээр бид нар тэр хар яста зөв ингээл үзэн ядаад байхгүйгээр тэрийг төдийн зөвшөөрөд харн байж байх юм байна. Гэхдээ харыг хийхгүй байх хэрэгтэй юм биш үү гэдэг сонголтыг хийх нь өөрөө чуун. Тэгээ хажир өмнө нь болохоор тэр та зөв сонголтоо хийж чадсан бол амьдрал дээр энийг хэрэгжүүлэх байхгүй юу? Яг энэ зөвөр амьдрах аргачлал хажир өмнө гэдэг юм. Зөвийг амьдралдаа хэрэгжүүлэх. Тийм. Яавал хүн зөв амьдрах хэрэгтэй юм бэ гэдэг нь өөрөө хажир өмнө болчихж байгаа. Хэрэгжүүлэлт аргачлал. Энэ өөрөө энэ алтан дэд дүний аялал байхгүй юу? Алтан дэд дүний аялалгууд сурснараа та хажир өмнөнийг амьдрах боломжтой болно гэсэн. Яг зөвийг үлдэж амьдрах, хүн шиг хүн болж амьдрах гэсэн. Үр дүн гэсэн үг. Тий, ажир үр дүн гаргана те. Үүсээ суу яг зөв сонголтоо хийж ич хажир өмнө. Тий. Яг тэгэхээр алтан дэд үнэн чинь өөрөө зөв сонголтыг хийх аргачлалыг бид нар заадаг байхгүй юу? Харны шүү, цагаанны шүү, хөхөнний шүү гэдгийг гурвангийн заагаар бид нар нөгөө ертөнц гэдэг ойлголтыг авчна. ертөнц гэж энэ одоо аливаа зүйлийн учир холбогдол уялдаа бүгдийг хэлж өгдөг байхгүй юу? Тэгэхээр юмны учир холбоог тайлаад ингээд харан тийм байд юм, цагаан юм байд юм, хөхөн юм байд ингээд яхаа тэн дундаас та нөгөө тэр хэрэгжүүлэх боломж гарч ирж штэ. Оюун санааг авчиж байгаа юм чинь. Тэгэхээр нөгөө үйлдэл хийхдээ энийг хэрэгжүүлээд ирж байгаа нь нөгөө хажир өмнө амьдрал дээр хэрэгжүүлээд явчихж байгаа. За юу вэ? Цаашаа явъя. За аялгау гэдэг үг байна, тийм үү? За аялгау гэдэг үг маань болохоор ие, ил, акао гэсэн үг. За ие буюу ив нэгдэл гинэ. Ие. За ил гэдэг нь илжүүлэх буюу амьдрал дээр илжүүлэх, ил байх. Акао гэдэг нь ахуу гэсэн үг. За энэ дээр болохоор аялгауг болохоор арай өөрөөр хэлсэн байна. Тэнгэрийн хэл, судрын гэгээг, хүний хэл дуу гинэ. За энэ судрын гэгээг бол аялгау гэж нэрлэдэг гэж бас хэлтгэл юм байна. Гэтэ энийг болохоор бид нар юу гэж ойлгох вэ? Амьдрал дээр ив ийг одоо хийж үйлдэх, ахуу дээр ахуу амьдрал дээр ивээр хийж үйлдэх гэж ойлгох. Аялгау. Тэгэхээр аялгау гэдэг үг маань өөрөө ямар нэгэн их шиг хөгжим биш байх нь шүү дээ. Яг л тэр ив нэгдэлтэй орон зай дээрээ ив нэгдэлтэй орон зай буюу одоо бүгдээрээ ингэж байж л гэж бодоход хоорондоо эвлэж нэгдээд юмаа үтцэн ойлгоцсон хүмүүс чинь эвлэн штэ. Тэгээ тэрийгээ яах нөхөр ахуй амьдрал дээр хэрэгжүүлээд хамтаараа хариуцахыг хэлж байгаа байхгүй юу? Тэгвэл аялгау гэж нэрлэж байгаа. Аялгау. За энэ дээр рекордер хийгдэггүй яачихвалаа. За би нэг чи яаж яах вүлээ? Ингээд жижиглж жаад байлагч энд байна. Чат утсан байна. Тийм байна. Юу гэж юм? Өглөөний минут хөшөө би сонсож шир хийсэн. За. За одоохон рекордер хийгээдгий. Рекордер нь болохоор яаж энэ муу гэдэг дээр дуртай. Муу. Тэр дээр хамгийн саяных дээр доош аваад доотлолт чинь хамгийн дээдлийг нэний болно. Хамгийн ихнийх. Тэр дуу. Тийм байна. Компьютер. Recording in progress. Жочдөг шүү дээ. За цаашаа явнаа. За аялгау гэдэг үг тэгвэл амьдрал дээр яах нь вэ? Ив иерээ эвлэлд нь нэгдэж одоо хийж үлдэх нь шүү дээ. За нөгөө тэнгэр гэдэг ойлголт түрүү нөгөө ярьсан тий. За тэнгэр гэдэг хоёр юм үгнээс бас бүртэн. Тэнгэр гэдэг ойлголт маш их олон утгатай. Одоо бүгдээрээ ингээд тэнгэр гэдэг ойлголтыг их олон талаас нь одоо тий тэрийг юу яа. Чи яаж ч байгаа юм бэ? Ширэн агаач. Яах гэдэг. Энэ юу давхарцаад байна уу гэж байгаа дэшээ ойлгож байгаа. Юуг нь давхарцаад? Тэгвэл боорч. Нөгөө юу маань хичээлийн маань чи явчихэд бүр гаргаа ичүү яа. Нэгтсэн байсан.
За өргөх тэмч. Тэнгэр. За. Энэ дээдлийнх нь юуг нь хаана гэдэг юм. За. Одоо энэ чи. Тэгээ наад дээр чинь тэр хаар юм гараад байгаа. За энэ чинь Зүгээр сумаа дэшиг энэ минийх дээр энэ дээр бол гарахгүй байгаа байхгүй. Тийм байна олуулчихгүй. За тэнгэр гэдэг нь юм. За энийг минийх дээр болохоор энэ дээр болохоор зүгээр агаад идэг. зүгээр нөгөө курсороо чи тэр нэг дэшиг ингээд гүйлэлтэй. Тэгэхээр алга болчихдог шин. Одоо энэ Тэгээ хаан дээрээ байхгүй л байгаа юм л та. Энэ дээр болохоор харагдахгүй. Компьютерийн дэлгэцэн дээр тийм байхгүй. Телевизэн дээр гараад. Телевизийн дэлгэцэн дээр л яхаж компьютер дээр бол зүгээр байгаа байхгүй юм чи. За яг хөө. За тэгээд тэнгэр гэдэг нь болохоор тэн гэр гэсэн утгатай орчлонгийн хуулийг нэрлэх язгуур өгөө. Тэн гэдэг утга нь. За гэр гэдэг нь болохоор ирсэн хүнийг амьдрах чадaltaй болгодог орон зай үр дүн гаргадаг. За тэгэхээр энэ тэнгэр гэдэг ойлголт нь мөрөө орчлонгийн тэд одоо тэр дээд гэрлийн нэгдлийн хуулийг за одоо гэр буюу тэр газарт илжүүлээд тэн дээр орон зай буюу үр дүн гаргадаг талбар аа баггүй юу. Тэгээ түрүүний нөгөө миний хэлсэн одоо тэр ойлголт гэж байгаа. За ертөнц гэдэг нөгөө түрүү буяа шиг асуугаад байсан те ертөнц гэж яг одоо юуг нь хэлээд байгаа юм бэ гэхээр ертөнц гэдэг нь болохоор өрөг тэмчий гэж байгаа. Өрөг тэмчий. За энийг яаж хаах вэ? Түлбарс. За энэ ертөнц гэдэг ойлголт болохоор өрөг тэмчий буюу өр эк тэмчий гэсэн юм одоо үгний нийлбэр гэж байна. За тэгээд энийг болохоор мэдвэл зөхөө буюу ие. Удамшсан ёс, уламжлал, өдөр тутмын дадлаг буюу заншил гэсэн энэ ойлголтыг болохоор бид нэр ертөнц гэж аавна. ертөнц гэж хэлэхэд яг нь ард нь энийг ойлгох хэрэгтэй байна. Тэр нэг үг бол ингээ маш олон утгыг агуулж байна тий. Энэ чинь нөгөө түлхүүр өгнө. Тийм түлхүүр өгнүүд яваад байгаа. Нэгсэндээ та энэ мэдүүл зэхүү буюу алтан дэд өвний айлгуудаа сурахаар яг юу зөв юм бэ, юу буруу юм гэдгийг авна штэ. Мэдэж явах хэрэгтэй зүйл юм. Тэгээ удамшсан яс буюу өвөг дээдс маань бас энэ чиг хэрэгжүүлээд ирсэн учраас биднэрт нэг юм байгаа штэ. Ёс болгоцсон. Одоо ингэж тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн юм байгаа. Тийм. За дараа нь уламжлал буюу бид нар амьдралаас бас юм сураад байгаа штэ. Одоо ингэж ингэдэм биш аав ээж чинь нөгөө туулал хийгээ те амьдрал гэдэг зүйлийг мэдээд хүүхдүүдтэй ингээ хэлж өгöd байгаа. Уламжлалаас бас юм мэдээд байгаа. Зүр цэцэг байсан гад. Тий, янз бүрээр сурж болно. За өдөр тутмын дадал дээр бас бид нэр тэр олж авсан юмаа хэрэгжүүлээд ингээд болохгүйгээ бас ялгаад байгаа шүү дээ. Энэ бүгдийг чинь нийлүүлээд ертөнц гэдэг байгаа байхгүй. Нэгээсэндээ таны дээр бүх зүйлийг ойлгосон ойлголтууд, мэдлэгүүд, тийм ээ, туулсан тууллууд энэ бүгдээр чинь нэгдгээд ертөнц таны ертөнц буюу үзэл бодол одоо юу гэдэг тэр юм чинь орж ирэх ойлголт. Тийм. Тэгэхээр бүх монгол хүмүүс яах нь вэ? Бүгднгийнх нь ертөнц гэдэг ойлголтыг нэгтгэж өгч байгаа байхгүй энэ дэр. Тэгээ хүн хүний ертөнд чинь нөгөө Өөр байгаа шүү дээ. Тий. Тэгээд эн чинь бол ийм юмнаас бүтээ таны ертөнц бий болоод байгаа шүү. Яг зөв. Энэ санааны чинь Тийм. юм байгаа. Тэгэхгүй бол бид нар одоо энэ ертөнцийг яг ингэж ойлгохгүй бол сэтгэлгээ чи өөр болоод явчихж байгаа байхгүй. Тэг нь үсттэй. Нэг нь одоо юу гэдэг англи сэтгэлгээтэй, нэг нь одоо орос сэтгэлгээтэй, нэг нь одоо япон сэтгэлгээтэй, нэг нь одоо солонгос сэтгэлгээтэй. Тэгэхээр энэ болохоор яаж юм хэрэг монголчууд бүгдээрээ ийм сэтгэлгээтэй байж иж юм ойлгох шүү л гэж хэлж байгаа байхгүй. Нийснэ мэдүүл зөхөө гэдэг зүйл болохоор угаасаа энэ ном л байгаа юм. Ие гэдэг нь. Тий. Тэрнээс биш өөр юм хэлээгүй. Тэгэхээр бүгдээрээ энийг авахаар монгол хүн бол нэг сэтгэлгээтэй болоод байгаа зү. Яагаад энэ дараа нь хувь хүний тэр нэг өөрийнх нь аав ээжээс ирсэн ч юм өөрийн таньж мэдсэн юмнууд нь бас нэмэгдээд байгаа шүү дээ. Тэгэхээр таны өөрийн чинь тэр ертөнц буюу сэтгэлгээ ийм юмнаас бүтэж байгаа шүү л гэж хэлээд байгаа байхгүй юу? Энэ санаа чинь. Тэ? Тэгээд тэн дээр энийг мэдсэн хүн яг гэхээр тэнгэр буюу өөрийнхөө орон зай дээр үйлдэлээ хийнэ дээ. Юмыг мэдсэн юм чинь тийм ээ? Үг хэлэх одоо үйлдэл хийхдээ
өөрөө нөгөө тэр мэдлэгээр ашиглах юм уу, дадлаг туршлага ашиглах юм уу тийм ээ. Тэрийг нь тэнгэр гэдэг байгаа байхгүй юу? Орон зай дээр ялан дийлэхгүй юу? Тий. Тэгээд бас энэ дээр хараа удамсын ёс гэдээ ороод ирсэн байгаа шүү дээ. Эн чинь бол нөгөө монголчууд ингээд нөгөө энэ мэдвэл зохио буюу энэ ойлголтыг болохоор шууд товчоолоод ёс болгоцсон байхгүй юу? Нөгөө ёр ёс гэд хэлээд байгаа шүү дээ. Яг ингэж үлдээрээ гэдгийг заасан. Босгон дээр шиг. Тий, одоо нөгөө Хумбгарын Батмин гэдэг хүн байгаа шүү дээ. Тэр хүн чинь ингээд Монгол ёс заншил яваад байгаа шүү дээ. Тэр чинь яг энэ удамсын ёсыг хэлж өгöd байгаа байхгүй. Гэтэл энэ нь ар дээр болохоор энэ мэдвэл зохио буюу ие яваад байгаа байхгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр газрын ёс чинь өөр байгаа шүү дээ. Тийм үү? Одоо ингээд бид нэр урагшаага яваад Говийн аймагуудад очлоо. Ёс нь арай нэг өөр. Баруун аймаг бол бүр их ёс заншилтай гэж хэлдэг. Тий. Гэтэл зүүн аймагуд болохоор арай өөр ёс заншилтай гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ ёс гэж байгаа зүйл нь өөрөө монголчуудыг нэгтгэж байгаа боловч тухайн газар нутгийнхаа онцлог заншил одоо явсан тэр зүйл нь болохоор бас арай жоохон ялгаатай байхгүй юу. Тэгэхээр нэгтгэж байгаа зүйл нь энэ байгаа. Дээр нь энэ байгаа байхгүй. Ойлгож байна уу? Хэлэх гэж байгаа санаа. Тэгээ эдгээр чинь бүгднийг нь болохоор яаж ингэ ертөнц буюу өрг тэмчиг гэж нэрлэдэг байгаа байхгүй. Өрг тэмчиг. Тэгэхээр монголчууд нь шүү дээ ингэж хэлдэг шүү дээ. Монголоо алдсан гэх тий. Чи ч одоо юм мэдхгүй яагаад байна даа гэл. Тэр нь болохоор энэ мэдүүл зохиогоо чи мэдхгүй байх уу даа гэж хэлээд байгаа хэрэг. Нөгөө нэгтгсэн Ёсоо мэддэг байл гэж. нийт нэг тийм монгол хүний баримтлагдаг юмаа чи мэдхгүй байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдүүл зохиогоо одоо бид нар мэдхгүй байгаа учраас яаж яах вэ гэхээр гадны юмыг мэдчихэд энийгээ мэдхгүй байгаа учраас бүгдээрээ одоо нэгдэх юм байхгүй байгаа байхгүй монголчууд. Тэгэхээр одоо бид нэр яаж нэгдэх ёстой вэ гэхээр энэ сэтгэлгээ буюу ухамсараа нэгдэхин тулд энийгээ бүгдээрээ авчихаа гэсэн үг. Намаа уншиж. Тий, бүгдээрээ уншиж. Тэгээд чи бүгдээрээ нэг юм хэлээ ойлголцсноо да монгол хүн байна да чи нэг монголоор яриад ойлгоно да тийм ээ. Тэрийг хийх гээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд энэ өдөр тутмын дадал буюу энэ заншил, уламжлалт ёс, мэдвэл зохио гэдэг энэ нь болохоор ертөнц гэж ойлгож байгаа боловч удамсын ёс, уламжлал, өдөр тутмын дадал заншлууд нь болохоор Монгол суурин дээр ч гэсэндээ нутаг нутгийн онцлог, хувь хүний онцлогоос хамаарат өөр их боломжтой байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ерөөсөө энэ нэгтгэж байгаа зүйл нь болохоор энэ байгаа. Төрүүлээд. Тэр ие нэг. Тийм наад байгаа байхгүй. За тэгээд ингэж байна. Алтан дэд үнний айлгуу тэнгэр ертөнц нь аврагч үлээ. Хуучныг агуугаа хөг болгодог гэж түрүү ярьсан шүү дээ. За энэ дээр нэг юм үг гараад ирж байна. Бүтээх төвшин гэдэг. Тэгэхээр энэ ярьж байгаа энэ ойлголт маань өөрөө оюун санааны хувьд биднэрт юу өгөх үү гэхээр ийм зүйлийг өгөх гэдэг. За гавл гэдэг нь болохоор амьтны хувьд хэлнэ гинэ. Тархийг яриад шүү дээ энэ дээр. Тэгэхээр тарих гэдэг нь болохоор өрх ахын хувьд хэлнэ гинэ. Тэнгэр гэхээр улсын хувьд хэлж үр дүн гаргадаг. Одоо ийм зүйлээ гэсэн байна. За яг энэ бол нэг чухал зүйл биш. За төрийн 8 цах айлгуу гэдэг үгийг бид нэр төрүүчийн хичээлээр бас тайлбарлсан. Төрийн 8 цах айлгуу дэвэл уун 8 цах иэл акао гэсэн үг байхгүй юу? Дэвэл уун 8 цаха иэл акао. За дэвэл буюу энэ дээл гэсэн үг. Дэвэл. За энэ болохоор бидний өмсдөг дээлийг бас зөөрлж байгаа. Гэхдээ энэ нь болохоор бүхэл бүтэн гэсэн утгыг агуул. Дээл. Дээлийн 8 цахаа айлгуу. Тийм. За ягаад тэгэхээр дээл чи ингээд дотортой гадантай. Бид нар энэ номыг үзэхээр шүү дээ. Нөмрөөд байгаа, юм нөмрөөд байгаа юм шиг ингэж үзнэ. Одоо ингээд нэг тэнгэр гэдэг нэг ойлголт, ертөнц гэдэг нэг ойлголт, эргүүн гэдэг нэг ойлголт гэдэг юм нөмрөөд байгаа юм шиг ингэж юу яа. За тэгээд энэ нь болохоор яаж юм гэхээр дэвло буюу дээл нь бүхэл бүтэн буюу гүнзгий утгаараа төр арт түм хоёрын нэгдэл юм а гэж. Тэгэхээр тэр төр гэдэг ойлголтын дээр болохоор арт түмэн заавал орж ирж иж нөгөө хэлж штэ хүмүүс юмаа мэдсэн байж иж яах нь тэр систем чи явнаа. Тэгэхээр дэвло гэдэг үг маань өөрөө бүхэл бүтэн буюу арт түмэн төр хоёрыг нийлүүлээд дэвло гэж нэрлэнэ. Одоо энэ номон дээр бол. За цахаа буюу цахлах, тулах, багна гэсэн үг юм. Тэгэхээр төрийг тулж байгаа 8 багна аялгауг бид нар үзэх гээд байна. Энэ номны эхний номон дээр. За тэгээд төрийн 8 цах аялгаугаа гэвээс төвшин цагтч хөх Монгол эргүүн. За Монгол гэдэг үгний одоо Монтобо бодис. Монтобо бодис буюу энэ хөх толгойг хэлээд байгаа. За Монтобо буюу Мон гэдэг нь болохоор 1393 мэргэшил, төө гэдэг нь төгс төгөлдөр тэгш олон талын ур чадвартай байх. За нөгөөх нь бай гэдэг нь санаа гаргах, байлгах гэсэн утгатай гэж. Махны хүчинд муужин, сүүний хүчинд эрчимжнэ. Тэгэхээр бидний тэр
угаасаа яс сусаар дамжиж ирсэн тэр хөх тоолог гэдэг зүйл маань болохоор яаж ирэхээр бүх юмыг төгөлдөржүүлж байлгах тийм одоо хувь тавилангийн хөтөлбөртэй нөхдүүд ахгүй бид нар. Тэгэхээр байгаль дэлхийг ч байгаагаар нь байлгах, оюун санаагч одоо өсөн дэвшүүлэх, ард түмнийг ч яах нь тэр байх ёстой тэр юмд нь аваачиж байлгах. Одоо тэгж бусдыг бүгднийг нүүлгэх тийм одоо амин чанар буюу ур чадвартай тийм хүмүүсийг болохоор мон төбө бодистongууд гэж нэрлэж байгаа. Бага амиг байгаар нь байлгаа. Тий. Тэгэхээр нөгөө бид нар чинь байгалаас ингэ юм аваад байгаа шүү дээ. Тий. Хэрэглээд байгаа тийм үү? Гэтэл тэрийг бид нар хорогоод байна уу? Тий. Буцаагаад эргүүлээд өгөх хэрэгтэй байхгүй. Өхийн тулд яах нөхөр үр хөвгттэй зааж өгнө. Миний хүү тэгдгий шүү, ингэдгий шүү. За. За энэ нь болохоор махны өвчинд муужир цөөний өвчинд эрчимжнэ. За, авиас гэдэг үг байна. За энэ дэр дөрөө буюу авиас. Урд уу гэж бас нэрлэний нэг. Дөрөө буюу дөртэй. Ур чадвартай. За тэгвэл энэ нь болохоор дуулах бүж хөгжимдөх бол биш. Жун буюу улс төрийн ухаан ур чадвар болно гэж. Ясанд одоо шингэсэн байдаг 12 зүүн авиас гэж ойлгоно гэж. За энэ дээр хараа ингэж байгаа. Төрөөр гутагдах юм бол өөдгүүд боолчлогдно. За энэ нөгөө өгнийхээ нөгөө тайлбарыг энэ дээр гаргачих. Одоо ингээд алтан дэд үнний айлгууга бид нэр одоо ингээд ойлгохгүй бол яах нь вэ? Одоо ойлгох юм бол ямах биед чинь алд авиасны боломжоо. Монтебо бодис агуулсан хөх толб тэнгэр ертөнцийн дөрөв нь аврагт бадраагч билээ. Алтан дэд үнний айлгуу гээх юм бол ахуйт төр эргүүний гутаач сөхрөөд ор суугч хаанаад ахгүй уйднөө. За төрийн 8 цах айлгууга гээх юм бол төвшин цагтж хөх Монгол эргүүн төрөөр гутаагдаж өөдгүүд боолчлогдно гэж байгаа. Энд чи дээ. Би харин буруу дээр тарцсан. Тэгэхээр за энэ дээр төрөөр гутаагдаж өөдгүүд болчлогдно. Тэгэхээр бид нар ерөөсөө номоо үзэж ижил одоо тий биднийг аврах буюу оюун санаа маань одоо сайн сайхан руу тэмүүлнэ. Тэгэхгүй бол яах нь бид нар ингээд одоо уруудан доройтноо. За төрөөр бодрогдсон хөх Монгол эргүүний түгээмэл үлэмж цагийн үргэлжлэл төмөр гахаа жилийн эхэн сарын төгс сайн задат гунан өдөр дэнсэнд баригдсан бикүүний бие хөх Монголыг төрөөр бодрох утгатай. За нэг бикүүний гэдэг үе нэрүү засгийн алтан дэд үнний айлгуу хуучныг үлэмж агуугаа хөг болгодог төрийн 8 зах айлгууг ил илч дэмж иргэн болохоо болоод их хаан мөнх луга хөргсөө гэж байгаа. За энэ болохоор ямар утгыг агуулад байна гэхээр энэ нөгөө 1251 онд болохоор Сорготон Бэхий хатан маань нөгөө хүүдээ буюу арт түмэндээ энэ номоо дахиж барьж байгаа. Тэрийг хэлж байгаа. За тэгээд дэнсэнд баригдана гэдэг маань өөрөө цаг хугацаанд баригдсан. Тэгэхээр энэ дэнс гэдэг маань өөрөө цаг хугацаа хэлээд байгаа. Бид нар дэнс гэдгийг тэгж ойлгоно. Малгуур малгуур гэсэн үг шүү. За яг энэ өн дээр болохоор за бас байж болно. Шалгуур гэж бас байж болно. Гэхдээ цаг хугацааны шалгуур энэ өөрөө дэнс гэдэг нь. Тэгэхээр цаг хугацааны шалгуур буюу энэ 1148 онд 1248 онд одоо яг энэ номны зарлиг дахиж бичих зарлиг гараад тэгээд 51 онд ингээ 3 жил бичээд тэгээд одоо ингээ хүүдээ хүлээлгэж өгөхдөө арт түмэндээ хэлж байгаа. Тэгэхээр энэ өөрөө яаж ихээр дэнсэнд баригдсан бикүүний Бас өдрөө мэдчихсэн юм шүү. Дараа жил нөхцөн л шүү. тий харин тий мэдчихсэн. Тэгээ яг тэр хүний нэг үүл нь буюу одоо хийх ёстой ажил нь дүүрчиж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ бид нарт ч гэсэн бүх хүндийн дэнстэй буюу цаг хугацаатай. Тэгээ бид нар ч гэсэн тэр цаг хугацаанд одоо энэ номоо үзэх ёстой учраас бид нар ингэ үзээ сууж байгаа. Тэгэхээр одоо энэ номоо үзээд яг нь үйлдээд тэгэл одоо бас одоо явах үедээ тэгэл явна шүү дээ. Тий. За тэгэхээр бикүүний гэдэг үг маань болохоор ийм задаргаа нь бөө ие энгүн. Бөө буюу энэ нь болохоор цээжний тооцоол гэж байгаа. Цээжний гэдэг нь болохоор тархиныхыг хэлж байгаа. Тархины бөө тархитай. Тэгэхээр бөө тархи гэдэг тархи маань өөрөө юмыг асар их юм гүн гүнзгий ухаанаар одоо тайлбарлаж буюу задлж чаддаг, тооцоолж чаддаг. Энэ өөрөө яаж ирэхээр Тэнгэрийн гэрлийн дээд нэгдлийн хууль буюу оддын зурхаагаар тооцоолдог хүн байхгүй юу? Бөө тархитангууд.
Тэнгэрийн зурхаа гэдэг байгаа. Тий, тэнгэрийн зурхаа гэдэг байгаа. Ер нь бол монголчууд тэнгэрийн зурхаач арт түмэн юм билээ. Тэгэхээр энэ хүн бол яг нэгэр бөөг тархитай буюу энэ мянган жилийн уртлагыг хараад энэ одоо цөмөн цаг ирээд муу болгон болох үед номоо одоо үзчихэж арт түмэн босно гэдгийг тооцоолсон байсан байхгүй юу. Тэгэхээр бөө тархитай буюу энэ нь болохоор яаж юм тэгэхээр энэ тооцоолол буюу аливаа зүйлийг энэ алсыг нь харж чаддаг энэ ухааныг хэлж байгаа. За ие гэдэг нь түрүү ярьсандээ мэдүүл зөвхөө мэдлэг гэсэн. За эн гэдэг нь болохоор зүрх сэтгэлийн өргөн ин буюу мэдрэмжтэй. Нөгөө олныг багтаасан. Нөгөө тэнгэр гэдэг ойлголт нь бол бүгдийг нь багтаадсан. Нөгөө чингээр нь харж чаддаг байхгүй юу? Тэнд. За мүлсүүтэй буюу хүнийг эмтэй хүн гинэ гэж. За мүлсүү гэдэг нэг үг байгаа. За энэ мүлсүү гэдэг үг нь болохоор бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулсан буюу нэгсэндээ бусдад одоо тусалдаг одоо бусдын төлөө байх гэдэг ойлголтыг хэлж байгаа. Мүлсүү. Гэхдээ энэ үг маань бол дахиад задраад харагдана. За гүн гэдэг нь болохоор эн гүн гэж штэ. Тэгэхээр мүлсүүтэй бөгөөд гүн бат одоо амьдралаа тэнцвэртэй авч чаддаг. Гүн бат мэдлэгтэй боловсралтай хүнийг болохоор яг нь эн гүнтэй хүм гэж хэлгэнэ штэ. Эн гүн. Тэгэхээр энэ хүний биккүни гэдэг цол нь өөрөө энэ цол ахгүй юу? Ийм утгатай. Одоо нөгөө нэг бихи гэдэг байгаа штэ. Бихи гэдэг үг чинь энэ ахгүй юу? Биккүни ахгүй. Одоо тэр бихи хатан гэд нэрлээд байгаа штэ нөгөө. Хатан бихи. Тий. Тэгэхээр бихи биш биккүни гэдэг энэ ойлголт. За нэрвч засгийн алтан дэд үнний айлгуу хуучны өвөө үлэмж агуугаа болгодог төрийн 8 зах айлгуу. Тэгэхээр энэ төрийн 8 зах айлгуу бол тэр хуучныг буюу өвгдийн тэр хүрсэн амжилт одоо тэр оюун санааны өв ололтуудыг яг нь төрийн 8 зах айлгуу бөгөөд улам үлэмж гоо болгоно. За илч дэмч иргэн болохаа гэж байгаа. Энэ болохоор тухайн хүний оюун санааны тухайн үеийн оюун санааны хүмүүсийнх нь одоо тэр байрлал буюу зэрэг зиндааг нь хэлээд байгаа. Ил гэдэг нь болохоор хан ноёд. Илч гэдэг нь болохоор улсыг хурах, улсыг төлөөлөгч. Тэгэхээр энэ улсын үйл хэргийг яг нөгөө бусдад ингэж бусад хүмүүст илч болж ойлгуулдаг хүнийг илч гэж байгаа. Одоогийн нөгөө элчин сайд гэхэр чинь Монгол улсыг төлөөлөд байгаа зү. Тэрэндээ адилхан улсын бодлогыг бусад арт түмэнд буюу бусад улсуудад төлөөлдөг. За дэмч гэдэг нь болохоор энэ болохоор ерөнхий утгаар хэлсэн байгаа шүү. Дэмч гэдэг нь отог төрөл төрөстэй өвгдийн ухааныг түгээгч гэж байгаа. Гэтэ энэ дэмч өөрөө дотроо 5 төрлийн дэмч гэдэг. Тэгэхээр ер нь бол яг нөхөр дэмч гэдэг хүн болохоор туршиж одоо нэгсэндээ бусдад тусалж дэмнэж тэ одоо тэр дэмийг үлдгэж байхгүй юу. За иргэн гэж юм тийм үү. За энэ болохоор түрүү ирггүн гэж гарсан чи одоо энэ дэр иргэн гэж гарч байгааз. Тэгэхээр энэ одоо нэгсэндээ туулах чадвар нь хоогдсон хүнийг хэлж байгаа. Одоо бид нэр бол яг тийм болцсон. Туулах чадвар нь хоогдсон. Тэгээ булхаа гэж нэг бас гарч ирж байгаа. Бүтээдгүй бусдыг мүлждэг, эрчийг солруулдаг. Тэгэхээр энэ дээр нэг юм 3 сайн, 2 нь жоохон тааруу байгаад байгаа зү. Тэгэхээр их Монгол улсын үед ч гэсэн ер нь бол оюун санааны үед хүмүүсийг ингэж хуваадаг. Бүгдийн яг энэ булхааг ч гэсэн иргэнийг ч гэсэн эргүүн болох ёстой л байхгүй юу бид нар. За тэгээд энэ дээр хараа ингэж байгаа. Илч иргэн бурхай болохай болоод их хаан мөнгө сууга мөнх лууга хөргсөө. Тэгээ бүгдэнд нь хүргэж байна. За эргэж нөх хорвоогийн үнэнд эхийн сэтгэл баригдан хэлсүү. За ээж нь болохоор ээжийн одоо сэтгэлээр би эхлээд хэлье гэж байгаа байхгүй юу. За тэгээ энэ үүслийн 3 эрдэнэ гэдэг ойлголт гарч ирнэ. За үүслийн 3 эрдэнэ гэдэг нь өөрөө ийм ойлголт байгаа. Айл эрдэнэ, хаан эрдэнэ, 5 тусгаар тогтнол гэдэг эрдэнэ. Энэ бол монгол хүн болгоны мэдэх ёстой мэдүүлцэх хамгийн дээд ойлголт. Гэрийн тоон дээр байдаг ойлголт. За айл гэдэг нь болохоор оюун санааны ийм нэгдэлтэй орон зай. Айл гэж байгаа. Айл. Тэгэхээр бид нар айл гэдэг үг хэлээд байдаг шүү дээ. Тийм үү? Айл гэдэг. Тэр чинь цаад утга нь болохоор оюун санааны нэв нэгдлийн орон зай хэлж байгаа байхгүй. Айл. За хаан эрдэнэ гэдэг нь болохоор удирдан малаалагч эрдэнэ бөгөөд 21 шинжтэй. Тоон дээр юу гэдэг? Энэ 3 тооны дээр нь гэдэг байхгүй юу? Тооноос дээр дээдлэлт байгаа. Тийм. 3 одоо нэгсэндээ бидний соён сүлдэд 3 юм гал дүл байдаг та. Тэр бид нар болохоор өнгөрсөн ирээдүй одоо гэж төлөөлөд байдаг тийм үү? Гэтэл тэр чинь болохоор энэ ахгүй юу? Төлөөлөлдсөн байгаа юм. Айл эрдэнэ, хаан эрдэнэ, 5 сар тогтнол эрдэнийг төлөөлсөн байхгүй юу? Тэгэхээр айл буюу эхлээд
заавал улс үндэстэн альва зүйл биш дээ. Ийм нэгдэлтэй орон зай байх хэрэгтэй. Эхлээд суурь нь өөр ийм нэгдэл байдаг. Одоо ч гэсэн бид нар бол суурийг яах нөхөр эхлээд ийм нэгдлийг заавал хийх хэрэгтэй гэсэн. Хоёрт нь болохоор нь штэ удирдан манлайлагч байгаа хэрэгтэй. Тэр ийм нэгдэлтэй орон зайг хэн удирдах юм? Нэг хүн удирдах гэдэг штэ. Тий. Тэгэхээр тэр нь өөрөө хаан эрдний 21 шинжийг эзэмшсэн юм байна. За дараа нь болохоор 5 дугаар тогтнол эрдэнэ. Бусдаас бид нэр ондоошлт авахгүй юу? Тэр ондоошлт нь юу юм? Үнд зүйл авахгүй юу? Тэгэхээр 5 тусгаар тогтнол эрдэнэ гэдэг ойлголтод тархины тусгаар тогтнол, удамшлын тусгаар тогтнол, орон зайн тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол, эх засгийн тусгаар тогтнол гэж энэ 5 зүйл орно. За энэ дээр ингэж байна. Айлын тармил эргүүн та гэж байгаа. Хүүгээ хэлж байгаа байхгүй юу? Айл. Тэр ив нэгдэлтэй орон зайд ургасан, тариад ургацсан. За эргүүн юм байна. Эргүүн буюу нөгөө туулах чадвартай гүн бат мэдлэгтэй эргүүн та. Хос туслаас ургасан будааны өр. Нэг аав ээжийн одоо эцгийн одоо цагаан тусал, эхийн улаан тусал гэдэг тий. Тэндээс ургасан будааны үрээ. Одоо бидрээс одоо махан бие чинь төрсөн шүү гэж байгаа. За хөх нурууд төгс дээд хүн та яс цусны алтан бүтсээр оломлогдсон гэж. Тэгэхээр аав ээжээсээ яах нь одоо төрөхдөө хамгийн одоо тэр дээд одоо амин чанарыг одоо та авчихсан хөх нуруутай. Тэгэхээр Монтего бодис гэж байгаа тэр бодис маань өөрөө хөх толб гэд бид нар одоо хэлээд байгаа шүү дээ. Тухайн үед хөх нуруу байсан байхгүй. Бүр нуруун тэр жигтэй хөх. Амин чанарын үед асар их өндөр байсан. Одоо бидний амин чанар бүр суларцсан байхгүй. Толб болчихсон. Одоо бүр устгах гэж байгаа. Тэгээ зарим хүүхдүүд чинь бүр амар хөхнөрөд тавьдаг. Тий. Том байдаг. Тийм. Гэхдээ тэр бол яах нөхөр ерөнхийдөө бол тэр байна гэдэг чинь биднэрт энэнийг ойлгох тэр тархинд нь мэдээлэл нь байгаа гэсэн утга явдаг байхгүй. Тэр нь байхгүй болчвол яах нөхөр энэ мэдээлэлээ бид нэр ойлгож чадахгүй болчихж байгаа. Тэрийг л хэлж байгаа байхгүй. Тэр чинь нэг гений мэдээлэл байхгүй юу? Тэр бидний одоо хамгийн гол онцлог нь тэр л юм байна. Тэрнээс биш цусын шинжилгэхэд бол адилхан л 1-р үл 2-р үл 3 гэж гараад гений мэдээллийг тэр цусын шинжилгээнд биелэхгүй шүү дээ тий гаргаж чадахгүй. Тэгээд тэр цуснд нь юу байна вэ гэхээр энэ мэдээллийг тэгээд тэр чин 3-аас хүрэхээр арилжиж байгаа шүү дээ. Тэрийг бас ингээд бүр энэний чинь бүгдийг тооцоолсон байдаг байхгүй. Бүр агуу. Тэр яагаад тэр арилах ёстойг нь хүртэл ингээд тооцоолсон. За тэгээд энэ яс цусны алтан бүсээр оломлогдсон буюу энэ нь өөрөө ингээд уламжлагдсан гэсэн утга явж байгаа. Алтан гэдэг нь. За энэ дээр ер нь бол алтан гэдэг утга болохоор ийм чинчүү хажир алтан юм болно. Суур гаригийн махбод алтан. Тэгэхээр алтан гэдэг утга өөрөө яаж юм нэхэр нэгсэндээ үн цэнтэй тий? За алдгүй шүү дээ. хувирахгүй тэгсээр маш юм одоо бүх одоо тий энэ утгыг агуулж байгаа байхгүй юу? Тий. За оломлогдсон гэдэг үг нь болохоор уламжлагдсан гэсэн үг. Олон ухаан гэж гарч ирнэ. За тэгэхээр олон буюу эмээлийн олон. Тэгэхээр эмээлийн хооронд нь холбогддог тийм үү? Олон гэхээр эмээлийн хоёр юм талыг ингэж хооронд нь холбогддог уяг олон гэдэг шүү дээ. Мэдхүү? Мэднэ. Тий. За зарим нь мэдхгүй байж магадгүй. Тэгэхээр олон гэдэг маань нөхөр альваг ингэж уйж багцлах хооронд нь доогуур нь тий. Гидсэн доогуур нь уяад идэг тий. Хоёр эмээл чи ингэж морин дээр шууд огчгоор чи унчих шүү дээ. Тэгэхээр тэрий чи ингээд доогуур нь ингээд бүслээд ингээд олмын чангал гэдэг ингээд бүсэн доогуур нь ингээд хийдэг бүс байхгүй юу нэгсэн улам. Тий. Тэгэхээр оломлог гэдэг үг болохоор яаж нэхэр энэ байгаль хүний нийхэм огторгоо ертөнц бүгднгийн хооронд нээж байна. Холбож байгаа байхгүй юу. Энийгээ бид нар болохоор оломлохуй буюу уламжлал гэж нэрлэдэг байгаа байхгүй юу. Яс цусны алтан бүс гэдэг чинь нэг ааваасаа ясын нээжээсээ цусыг авд юм. Тий. Тэгэхээр тэрийг уламжлах буюу тэрийг аваад төрцөн. Ээж аав нь ч яах нь нөгөө үр хөвгтөө төрүүлэхдээ оюун санаагаараа тэгж өсгөндөө тийм юм мэдүүлэндээ бэлдсэн байхгүй юу. Тэгэхээр ингэж хоёр хүслийн зүтнээс төрж байгаа хүүхд өөрөө юм алтан юм хүүхд төрдөг байхгүй. Алтан махбодтой хүүхд төрнө гэж үздэг. Яагаад гэвэл ээж аав нь маш юм өндөр оюун санааны одоо тийм юутай байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ энерги мэдээллийн хуулиар ч гэсэндээ тэр нь өөрөө асар их юм цэвэрхэн хүүхд төрж байгаа байхгүй.
бид нар ч гэсэндээ тийм бүх төрөлх боломжтой. Боломжтой. Тэгэхээр бид нэр Тэгэхээр энэ оюун санаа буюу өөрсдөө нөгөө өөрийнхөө мэдээллийг засаад ирэхээр чинь тэр мэдээлэл дамждаг учраас тэрийг хүүхдэд өгдөг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүүхд гаргахынхаа өмнө эдгээр чинь энэ хүмүүс чинь 13 наснда сүү тавьдаг байгаа шүү дээ. Тэгээд тэр эрдэм номд ингээд багасаа суралцсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхд чинь эрдэн шиг л хүүхд гардаг байхгүй юу? Одоо бид нэр энийг суралцахгүй байгаа болохоор юу ч хүүхдээ уламжлуулж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээд сургууль даатгачаа тэгээд сургуулийн өгж байгаа боловсрол нь өөрөө энэ одоо орчны ертөнцийн хуулийг ерөөсөө заахгүй шүү дээ. Хүн шиг хүн байлгах юм дээр ерөөсөө тэгэхээр тэр хүний гений мэдээлэл дээр ерөөсөө ажиллахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг мэдхээр биднэрт ямар ач холбогдолтой гэхээр үр хөвгтөө хүртэл яах нь зөв хүмүүжүүлэх байхгүй юу? Зөв хүмүүжүүлээд ирэхээр тэр хүүхэд чинь өөрөө тийм эрдэнэ шиг алт шиг хүүхэд болох нь шүү дээ. За 99 тэнгэрт мэндэлж гэж байгаа юм. Нөгөө тэнгэр гэдэг ойлголтыг ч урталт 99 гэдэг нэг тоо гараад ирсэн. За тэгэхээр 99 тэнгэр гэдэг ойлголт байна. За 99 тэнгэр сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. За юу гэж ойлгож ирсэн та? Зүгээр л одоо би цагааны 44 тэнгэр харын 55 тэнгэр. Тий. Эсрэгээр нь харын 44, цагааны 55. Тий. За нэг тийм ойлголт байгаа. Тий. За өшөө. Би болохоор ингэ 99 галактик байгаа. За. За тэгээ манайх чинь одоо нэг галактик дотор байгаа дэлхий гэдэг жижиг гариг. Тэгээ энэ манай галактик шиг 99 гариг байгаа. Тэгээ тэн дээр галактикийн зөвлөл гээ байгаа. Тэрийг л болохоор энэ 99 тэнгэр гэж хэлээд байгаа юм. За тэгэхээр чи үеийн хэлгээр бол тийм галактик. 99 галактик. Аха. За тэгэхээр энэ хараа юм. Яг тэр монголчууд болохоор энэ монголчуудын онол өөр яг Тэнгэрийн гэрлийн дээд нэгдлийн хуулийг аваад газарт болгочихсон байхгүй юу? Одоо бид нар яг ахуй дээр тэрийг хэрэгэлдэг. Тэгэхээр чиний хэлж байгаа бас юу зөв. Тэгэхээр энэ нөгөө нэг тэр гэр дотор ингээ ороод эхлэхээр энэ 99 тэнгэр болохоор хоёр баг нь болдог байхгүй юу? Нэгсэндээ нэг нь болохоор нэг баг нь би гэр чи хоёр багантай байгаа шүү дээ. Нэг нь баруун талдаа байдаг, нэг нь зүүн талдаа байдаг. Тэнгүүд баруун талдаа байдаг баг нь болохоор засаг зүйн 44 тэнгэр буюу тэр хар гэдэг байгаа ч юм байхгүй юу? Одоо 44 аргын тал. Тийм. Тэгэхээр аргын тал буюу эр амын чанарын тал. Засаг зүй буюу засж байгаа юм. Тэрийг зүй тогтолтой байхад засдаг. Одоо нэгсэндээ эр амын чанарын эрдэм ухаанууд орж байгаа байхгүй юу? 44-т. За нөгөө тал нь болохоор баг нь болохоор эм буюу цагааны 55 тэнгэр буюу энэ нь болохоор нөгөө оршин үйлдэхүйн аж төрөх ёс. Буюу тэр нөгөө зүйлийг одоо нэгсэндээ нэг нь заслаа нөгөөх нь дэлгэрүүлж байгаа байхгүй. Бэлэг талын буюу эрэгтэй эмэгтэй гэдэг. Тэр болохоор эрэгтэй нэг талдаа, эмэгтэй нэг талдаа гэдэг. Тэгэхээр байгаа шүү дээ. Тэр чинь багхгүй юу? Тэгэхээр хүнд аль аль нь тэр ур чадвар байдаг. Тэгэхээр энэ өөрөө яаж юм нэхэр монголчуудын нэгсэндээ тэр Тэнгэрийн гэрлийн дээд нэгдлийн хуулийг гэр буюу улс орны хэмжээнд хийж өгөхдөө одоо нэгсэндээ удирдан манлайлагч эр чанартай 44 юм ур чадварууд байна. Тэнгэр гэдэг ур чадвар. 55 одоо тэрийг дэлгэрүүлэгч юм ур чадвар байна. Тэрийг болохоор эм одоо амин чанартай гэж хийгээд энийгээ яасан гэхээр их Монгол улсын хэмжээнд нэгэд нийтд нь 99 тэнгэр байна гэж ойлгосон байхгүй юу? Тэгэнгүүт энэ дээр юу яах вэ гэхээр одоо тэр 44 55 гэдээ хэлжлээ шүү дээ. Тэгэнгүүт биднэрт ч гэсэндээ одоо ингээд бүгдээрээ сууж хахад язгуурынх нь өөр ур чадвар болчихдог байхгүй юу бид нар. Нэгсэндээ одоо их цэцэг нэг өөр ур чадвартай. За их цэцэг ямар ур чадвартай? Хүн эмчлэг ур чадвартай. За гэтэл одоо юу гэдгийг их сууд ялэхэд багшлах ур чадвартай байна. А хийгч хэд одоо өөр ямар ур чадвартай. Тэгээ солонгоо бол тооцоолох ур чадвартай. Сайнаа болохоор тооцоолоод давхар одоо тэр компьютерийн ур чадвартай гэдэг ч юм уу. Хин жаргалмаагч болохоор тэр микробиологи буюу тэр бичил организмуудыг яаж тэр одоо орчлон ертөнцид зүү согтолтой байхад нь тусалдаг гэдэг ч юм уу. Ингээд бүх хүний өөрийнх нь одоогийн мэрэгцэн мэрэгшил дээр нь нөгөө орчлонгийн үзэг үзэл эн чинь өөрөө тэр том талбар дээр гарч ирэхээр тэнгэр болдог байхгүй. Тэгэхээр бүх хүмүүс ерөөсөө тэр ур чадварууд нь нөгөө чиний ярьдаг шиг бүх 99 галактик байдаг гэдэг шиг тэр дотор ингэж багтдаг байхгүй. Тэгэхээр том талбар дээрээ болохоор тэнгэр гэдэг ойлголт маань өөрөө тэр бусдад нөлөөлөх нөлөөлөл байна.
тухайн хүний өөрийнх нь ур чадвар дээр онлоо мэдээд тэгээд бусдаа хийж бусдыг нөгөө нүүлгэх буюу одоо нэгсэндээ бүгдийг ингэж давхар одоо тэг гэрийг соён гэгэрүүлэх энэ ур чадварыг хэлж байгаа байхгүй. Энийг тэнгэр гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ 99 тэнгэр гэдэг ойлголтод тавьж байгаа. Тэрийг бүгднийг ингэж тоолоод ингэ гаргацсан байгаа. Агуун тэнгэрт ч тийм байгаа, газарт ч яах нь тэрийг хийж болно гэдэг. Тэг хийцэн байдаг байхгүй юу? Одоо тэр 55-ыг 44-өө задлаад нэрлэлсэн байгаа юм. Нэрлэлсэн байна. 99 юм нэрлэлсэн байгаа. Яг 99-ээр нэрлэхгүй гэхдээ нэрлэлсэн байдаг. Яг ур чадвар байхгүй. Тэгэхээр хүн дээр одоо эрэгтэй хүн дээр бол тэр эрэгтэй аргын тал нь их яваад байгаа шүү дээ, тий. Тэрэн дээр хүмүүс чинь нөгөө нэг хүчтэй чадaltaа тэгээд хийж бүтээх тэрэн дээр эрэгтэй хүмүүс сайн байна. Эмэгтэй хүн дээр оюуны тал буюу зүв мэдрэмж их сайн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр аль алинд нь байгаа. Бид нар ч хийж чадна тийм ээ. Эрэгтэй гүйцэтгэл алхаас биш бид нэр алах мод бариад юм босгоё гэвэл босгоно шүү дээ. Тэгэхээр эрэгтэйд нь илүү байна, эмэгтэйд нь тэр нь илүү байна гэдэг шиг хувь хүн дээр ч гэсэн тэр аргачлалууд бас өөр байгаа шүү дээ тийм ээ. Одоо би эмэгтэй мөртлөө бас юм ингээд үрдүрэлж Ихлэлэг шин чанарч байна, байж эмэгтэйг шин байна чанар. тийм ээ. Бүгд Тийм. нь байгаа. Тэгээд тэрийг л тэр ур чадварыг л хоёр хаваад эрэгтэй буюу аргын тал, эмэгтэй буюу бэлгийн тал. Тэгээ энэ хүн өөрөө тэрийг алийг тэр байгалийн одоо хуулиараа тэр өдрийн гарсан одоо тэр бас ондоолол тий гар ирсэн нөлөөллөөрөө ч гэсэн тэр өөр байдаг учраас хүн тэр 99 чадвар байгаа л гэж хэлээд байгаа байхгүй. За тэгээд 12 их ертөнц гэдэг ойлголт. Нөгөө ертөнц гэдэг ойлголтод чи урталд болохоор 12 гэдэг тоо ороод ирчихэж байгаа. За Монгол амьдралаар одоо амьдрсан юм оюун санааны одоо мэдлэгээ, философи, онол. За тэгэхээр бид нар бол энэ төрийн 8 зах айлгуу гэдэг сая энэ номыг үзэхдээ 12 энэ ертөнц гэдэг ойлголтыг үзнэ. За тэгээд энэ нь болохоор 12-ын дотроо задарчиж байгаа юм. 9 цагаан. За 2 хөх, 1 хар болно. Тэр 9 цагаан ингэ сонсч ирсэн үү? 9 цагаан хүсэл гэдэг шүү дээ. За тэгэхээр 9 цагаан тэр хүсэл чинь өөрөө ямар одоо цаанаа ямар ойлголт байх вэ гэдгийг энэ дээр үзэх байхгүй юу? Тийм. Юу хүсэх юм бэ? Стандарт таах нь шүү дээ. Тэгээс биш бид нар нэг машинтай болёо. Тийм. Баян болёо гэдэг тэр хүсэл биш. Энэ өөрөө ажлын ертөнцийн тэр цагаан хүсэл юу юм бэ гэдгийг бид үзнэ. За 9 цагаан 2 хөх гэж байгаа юм. 2 хөх, 1 хар. Гэдэг энэ ойлголтыг үзнэ. Тэгэхээр энэ ертөнц гэдэг ойлголтын дээр байгаа. Нөгөө онол ахгүй юм. Нөгөө өрг тэмчээгээ нөгөө мэдвэл зохио гэдэг байгаа шүү дээ. Тэр дотор орчиж байгаа. Тэр ажлын ертөнцид ийм хар юм байдаг гэж хэлээд байгаа. Тэр нь нэг л хар юм байдаг юм аа гэдэг. Гэтэл тэр цагаан нь бол их байгаад байгаа. Тэгээд ажлын ертөнцийн өөрөө бол хайран дээр бүтсэн буюу маш гоё юм байхгүй юу. Гэхдээ тийм дотор энэ доор энэ цагаан нэг чи эсрэг харнаас байгаа гэдэг бид нэр таньж мэднэ гэсэн үг. Тэгэхээр хүн яах вэ гэхээр хар цагааны таниад мэдчихээр дундх нь тэр хөх буюу дундаж төвшөнтэй болно гэсэн. Ялгах төвшин байгаад байна шүү дээ. Харин ч мэдээ цагааны ч мэдчихлээ. Тэгэхээр тэрийг чинь болохгүй шүү, хийж болохгүй шүү. Тэр харийг чинь ингээд засчихъя гэхээр энэ хөх гэдэг ертөнц буюу засах ур чадвартай бид нэр ялангуяа энэ хөх толгодуудад тэр чадвар байгаа байхгүй юу. Тэгэхээр хөх Монгол гэж хэлээд байгаа чинь хөх толготон гэж хэлээд байгаа чинь бид нар энэний дунд оршдог байхгүй юу. Тэгэхээр харийг дарна одоо цагаан руу шилжүүлэхдээ тэр тогнуулагч ийм ур чадвартай арт түмэн буюу одоо тэр хөх тал мондогийн бодис буюу тэр гений мэдээлэл нь угаасаа тэгж хийх Тэр үүрэгтэй. тийм үүрэгтэнгүүд аа. Тэгэхээр бид нар нэг юм одоо юу гэдэг ингээд нэг юу гэж бодъё та жинлүүр гэж бодъё та. Ингээс зогсож байгаа хүмүүс ахгүй юу? Тийм нөгөө мянган жил нэг удаа гарч ирж засах ёстой гэд 1800 жилийн өмнө ч нэг дэлхийг төвшөлтөд байгаа зү харин нэгдсэн байсан чинь ийм болгоод Одоо буцаад ирээд тэрийг хэлгээд байхгүй юу? Тэгэхээр чи одоо тэгээд тэрийг хэлэхээр байлт чихгүй байх юм шүү. Оюун санаагаар. Яа тэр 90 100 нь өөрөө нэгсэндээ бомбын ир ирсэн байна. Тэгэхээр одоо бид нар оюун санаагаар яаж юм гэхээр тэднийд нөлөөлөх хийхин тулд ондоо үзчихэж их гэдэг байна. Яагаад төвх толгойтой төрөд байгаа юм бэ гэхээр энийг хийхэд тэдний гений мэдээллийг нь одоо нөгөө гений мэдээллийн өөрчлөлт одоо гахаан нохоог чи хүртэл өөрчлөөд урамлыг хүртэл гений өөрчлөөд өөр юм болгоод байгаа шүү дээ. Тэр технологи шиг бидний генийг ингэж бүтээгээд тэгээд тэр өндөр генийг авсан учраас хөх толгойтой төрөд байгаа байхгүй юу? Маш өндөрөөс
Яа тэр өндөр толгойтой тийм боломжийг бид нарт өгөөд байна. Үүрэг өөрөлтөө хариуцлага хүлээлттэй та нар зөвийг үлдээгэй. Тэгээ харыг одоо дэлгэрүүлэхгүй байгаарай. Энэ дэлхийн одоо тэр хар цагааны тэнцвэрийг хадгалуулаарай гэж бидний төрүүлсэн байхгүй юу? Ийм үүрэгтэй. За агуу гурван хилмлийг мөхрөөд Алтай ханга хар жодоотыг эзэг нээд гэж. За агуу гурван хилмлийг гэдэг нь энэ гурван хилмлийг алтан үнний хилмлийг, хөх үнний хилмлийг, хөх бүтээх үнний хилмлийг гэж. За эдгээр гурван хилмлийг болохоор турхан хатан араб руу явуулсан бөгөөд хожим нь сорхогтон биккүний хатан нэгтгэн төрийн 8 сах аялгау болгож бичжээ гэж. За хэдүүл энэний бас түүхийг үзэн. Одоо энэ номын үзэхдээ бид нар бас түүх үзэж явна. Тийм. Тэгэхээр энэ алтан үнний хилмлийг, хөх үнний хилмлийг, хөв бүтээх үнний хилмлийг гэдэг энэ гурван ном төрийн харилцааны бодлого байсан байхгүй юу? Тэгээ энийг бол нөгөө дөрвөн хатан гэж, турхан хатан гэж. Энэ болохоор араб руу одоо явуулсан гэдэг. Гуй хааны, Гөгөдөө хааны хатан. Тэгээ тэр хүн болохоор ингээд араб руу алдсан ч яг өгөө явуулсан гэж үздэг байхгүй юу? Тийм. За тэгэхээр бид нар бас энэ түүхийг бас яах нь шүү дээ. За ингээд ингэж байгаа юм. За ингээд Алтай ханга харж одоот буюу энэ гурван хилмлийг мөнхрөөд буюу энэ гурван хилмлийг одоо тийм мөнхийн ойлголтыг таньж мэдээд за тэгээд Алтай ханга харж одоотыг эзэгнээд буюу тэгсэндээ маш өргөн газар нутгийг эзэгнэсээ монголчууд. За тэгээд одоо тэгж үе. Одоо энэ газрын нэрүүдийг хэлдэг байгаа байхгүй юу? За болцоход үл хождох гавьяатан. Энэ одоо хүүгээ хэлж байгаа юм. Одоо ингээд альва нэгэн болцоо товд явах нь ерөөсө хожигдохгүй байх нь шүү дээ. За булганы сумнаас өрсөх шонхор гэж. За тэгэхээр шонхор шоу бид нар их шүтээд идэг тийм үү? Тэр шонхорыг яаж шүтдэг юм? Хордон. Тийм. Нэг зэргийн бэлэг Тийм ээ. Жижигхэн мөртлөөнөө тэр чинь нөгөө саяхан нөгөө юу яжсэн гэдэгтэй. Фэйсбүүкээр явуулсан шүү дээ. 340 км цагийн хурдтай шонхор болохоор ингэдэг юм л дээ. Бүр дээшээ гараад ирчихдэг гэсэн. Тэгээ дээрээс ингээд харж идэг гэсэн. Өндөрж байгаа өндөрөөс харж ирсэн аа гинт бүр яг ингээд сум шиг ингэж ороод яг тэр нөгөө хушуугаараа нөгөө юу гэж ингээд юу гангууд нөгөө чинь бүр ботардын юм байна л да. Тэгэж нөгөө ангаа олж иддэг тийм шүү гэж байгаа байхгүй. Бүр яг нөгөө бүр сум шиг. Гэтэл тэр онгоц чи хүртэл тийм биш гэж шүү дээ. Одоо жижиг хэмжээний онгоц зүгээр жижиг тэр одоо шонхрын хурд шиг тийм хурдыг гаргаж чадахгүй гэж байгаа. Тэгэхээр нөгөө ингээд бүр дээшээ гараа явчихдаг гэж байгаа. Жижиг шоу. Тэгээ яг ингээд дээшээ гарчаад ингээд ангаагаа харж байгаа. Яг ингээд болонгууд нь ерөөсөн сум шиг орж ирээд яг тэрийг бүр онлоор ингээд задлаа. Тэгэхээр энэ өөрөө булганы сумнаас өрсөх шонхор гэж. Шонхор өөрөө тийм. Тэгэхээр монголчууд өөрсдөө бас тийм амин чанартай нөхдөд байгаа байхгүй юу? Нөгөө талдаа. Тийм учраас нөгөө цагаан шонхорыг бид нар чинь сүлд болоод байгаа шүү. Сүлтлээд байгаа шүү, тий? За буцхын цагт үл няцах анд. Тэгэхээр энэ өөрөө юу гэхээр аливаа зүйлд нэг л одоо тооцоолоод шийдвэр гаргасан бол яг нь буцахгүй байх нь шүү дээ. Хийгээл одоо үр дүнгийг хараад дуусдаг. За хүссэн ч хүсээгүй ч буйныг бүтээгч гэж байгаа. Тэгэхээр хэд чи өөрөө яаж юм хэрэг зөв юмыг хийгээл зөв үр дүн гаргаад зөв л явхад тэр орон зай нь яг нь дандаа зөв энерги л байна. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч байхгүй юу? За хөх Монгол иргэн та их Монголын босоо голч билээ гэж. За тэгэхээр босоо голч гэж нэг ойлголт байгаа. Тэгэхээр бид нар бол яаж юм бэ? Одоо энэ мэдлэгийг хараа босоо голч дээр өрнө гэж нэрлэж байгаа. Тэр нь юус үгээр оюун санааны хувьд ингээд юм юмыг ингээд дээрээс нэгэ давхарлаад өрөөд байгаа юм шиг ийм мэдлгүүдийг ав. Тэгэхээр оюун санаа чинь тэлээд ирнэ гэсэн үг байна. Тэгэхээр мөнхийн босоо голч вэ энэ сэтгэл зүй маань өөрөө яг зүгээр ямар ч юм долгисохгүй болчихно. Хүн магтсан ч яг нь хөөрөөд авахгүй. Хүн уусан ч яг нь гомдоод авахгүй болчихдог байхгүй. Тэгэхээр мөнхийн босоо голч болчихгүй юм байна. Унтахгүй. Яг л онлоо мэдчихэж байгаа учраас онлоороо сэтгэл хийчихнэ тэрийг. За яг нь хүмүүс намайг ямар харах нь хамаагүй. Би энд явах нь юмаа хийгээд байжээ гэдэг болчихдог байхгүй. Өөрөө юу хийж байгаа юу хийж байгаагаа мэднэ. Яг л онлоо мэдчихэж байгаа учраас. Тэгэхээр унахгүй ш. Тий. За өртөөгөө Монгол юу Монголоор улирлын гэж. За ийм нэг дөрвөн улирал ярина. За улирал гэдэг ойлголт нь болохоор нүүдэлчдийн нийгмийн зохион байгуулалтын гадаад бүтцийн хэлбэр гэж. Үйл зөв хавар намар биш ахна шүү дээ. Нэгсэндээ тэр зохион байгуулалтын гадаад бүтцийг гадаа шинжээр нь улирал гэдэг нэрээр нэрлэдэг. За өртөөгөө улирал гэж улирал. За 100 мянган жилээс өмнө эхэлсэн нүүдэлчдийн улирлаа гэж. За тэгэхээр бид нар бол нүүдэлчд гэж хэлэхээр нөгөө нэг
түрүүний хичээлээр үзсэн шүү дээ. Өвлжээ, хаваржаа, намаржаандаа нөгөө ачаад нүүж байгаа хэлэхгүй ээ. Энэ нүүдэлчд гэдэг маань өөр оюун санааны хувьд нүүж байгаа хэлнэ шүү гэж хэлсэн тийм үү? За тэгэхээр энэ 100 мянган жилээс өмнө эхэлсэн нүүдэлчдийн улирал болохоор эхлээд эцгийн эхийн эрэхэд ёс байсан. Эхлээд ер нь бол хүн анх үүсэхдээ эхийн эрэхэд ёстой байсан байхгүй юу? Ээж нар нь хүүхдүүдээ одоо нэгсэндээ хариулдаг, ээж нар нь бойжуулдаг, асардаг байсан. Хариуцдаг байсан баг шинэ. За тэгсэн чи ээж нар асарсан чи яасан гэхээр нөгөө хүүхдүүд нөгөөнд орохгүй. Хамаа намаагүй дураараа явж байгаад осолж энд нь ямар янз бүрийн амьтны хоол болно тэгдэг байсан баг. Тэгээд тэрнээс хойшлохоор 100 мянган жилээс хойшлохоор яаж юм хэрэг одоо явсаар 50-аас 60 мянган жил болохоор эцгийн эрэхэд яс үүссэн гэж үздэг. Тэгэхээр аав нар одоо яах нүгээр удирдах эхэлсэн. Тэгэхээр ертөнцийн зам зохицлыг тэр үед монголчууд яг таньсан байдаг байхгүй юу? Монгол хүн чинь ерөнхийдөө Монгол газар нутагт хүн анхны хүн үүссэн гэж үздэг шүү дээ. Бид нар чинь тийм их эрт дээр үүссэн нөхдүүд. Тэнгүүд энэ өтөөгөө гэдэг улирал маань өөрөө энэ эцгийн эрэхэд яс үүссэн цагаас эхлээд тоологддог. Өтөөгөө. За тэгээд өтөөгөө гэдэг нь яг ямар утгатай юм гэхээр нэг толгойтой 6 биетэй могоогоор төлөөлүүлдэг. Өтөөгөө. За энэ дэр нэг толгойтой 6 биетэй могоо төлөөлүүлнэ. Гэхдээ энэ чинь Монгол үеийнх юм байна. Тэ? Өтөөгөө болохоор энэ шүү дээ хөлгүү бухаар төлөөлүүлдэг. Хөлгүү бух. Урд хоёр хөл нь байхгүй болчихсон бухаар төлөөлүүлнэ. Энэ шан номон дээр чинь зураг нь гэж байгаа. Өтөөгөөгийн зураг. Энэ дээр хараа. Тэгэхээр нэр яасан гэхээр өтөөгөө үе гэж юм аа өөрөө аав нар буюу эцгийн эрэхэд яс одоо энэ ноёлын үе байна шүү дээ. Хүчээр одоо нөгөө эрхэндээ орох үе гэж байгаа. Энийг. Яа тэр хүүхдүүд нь нөгөө нэг өгөнд авахгүй байгаа шүү дээ. Одоо нөгөө ээж нэр нь нөгөө нэг хүүхдүүдэд захиж чадахгүй байгаа шүү дээ. Тэнгүүд эрэгтэй хүн бол яаж юм хэр баддаг гэсэн байгаа аахгүй хүчээр бадна. Аав нарт нэг суран бүсээр оруулахаар бид нар чинь мартахгүй болчихдаг шүү дээ. Тэрнтэй адилхан. Тэгэхээр эцгийн эрэхэд ёс гэдэг ёс маань өөрөө хүчээр эрхэнд оруулах буюу өтөөгөө удирлаас эхэлсэн байна. Энд дэр байхгүй нэ. Чиний ном авчирсан аа. За яг тэр хөлгөө бүхний юм зураг байдгийг. Яг яцсан хөлгөө буюу урт талын нь хоёр хөлн байх болчихсон. За тэгэхээр энэ өтөөгөө удирдал бол эцгийн эрэхэд ёс буюу хүчээр одоо яг нэг хураах үеийг хэлнэ. За өтөөгөө удирдал өтөөгөө ухамсар гэдэг бид нэр хоёр ойлголтыг үзэн яваанда. За эхлээд тэгж болно. За дараагийнх нь Монголын үе гэж байгаа. 40-с 50 мянган жил үргэлжилсэн. За энэ Монголын үе дээр болохоор яаж юм ах нар буюу олон өтөөгөө нарыг яг нэгтгэж удирдах эхэлсэн. Монголын үед. Нэгсэндээ овог болгонд яг ахлагч нартай байсан бол тэр ахлагч нар нь яг тэндээсээ нэгийг ингээ гаргаж ирсэн байна шүү дээ. За энэ болохоор хүн болгон санаагаа хэлсэн үе буюу дөрөн журам хэл амаараа уучраа олцож эхэлсэн үе. Тэгэхээр Монголын үеийн гол ойлголт нь болохоор яаж юм тэгэхээр хоорондоо дөрөн журам гарч ирсэн үе гэж хэлдэг. Дөрөн гарч ирсэн. Тэгэхээр нөгөө хүмүүс эхлээд эвлэлтэнд итгэхэд бол одоо нэгсэндээ зарчимтай болох хэрэгтэй байхгүй юу? Чи энийгээр нутаглаарай. Би энийгээр нутаглая шүү. Танаахан тэрүүгээр яваарай. Манаахан энийгээр явна шүү. Би тэрийг хариуцъя. Чи энийг хариуцаа гэдэг шиг. Тэгэхээр энэ Монголын үед болохоор энэ дөрвөн журам гэдэг ойлголт гарч ирсэн гэж үздэг. За дараагийнх нь болохоор манукал үе байна. Манукал буюу мануу гол гэж байгаа. Манай голын илүүд гэсэн үг. Манай гол гэхээр манай тэр хавийнх нь ахна шүү дээ. Манай гол ил буюу нөгөө хангууд буюу удирдагч нар гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр манукал гэдэг үг нь өөрөө тийм утгатай байхгүй юу? Нөгөө Батхтангой манукал актив гэдэг идэг шүү тийм үү? Тэр чинь тийм хэрэгтэй байхгүй юу? Яа тэр газарт нэг юм удирддаг хүмүүс байгаа. Одоо юу гэдэг увсад нэг удирддаг, дорндод нэг удирддаг, хинтид нэг удирддаг, хөрсгөл нэг удирддаг хүмүүс одоо уулзж байгаа байхгүй манукал үлрэл. Газрын одоо тэ шилдэг ирчүүд суулгарч шийдэл ярилцах болсон үе гэж 2000 жил үргэлжилнэ. Тэгээд хур ил тай үссэн. Хур ил тай буюу хур гэдэг нь болохоор тий хуралдаа ахгүй юу? Одооны хуралдаан үссэн гэсэн. Тэрний хур ил тай гэдэг утгатай ахгүй юу? Яаж энэ хурж ийн
Одоо бид нар энд ингээ хураа суулж байгаа шүү дээ. Нийлээд хураа суулж байгаа. Илүүд нь хурж байгаа байхгүй ил. Нөгөө асуудлыг шийдэж чаддаг нөгөө удирдах байгаа хүмүүс чинь надад нэг юм зовлон байна аа. Чамд ямар зовлон байна? Надад бас нэг ийм зовлон байна. За энийг тэгвэл ингэ шийдэе гэж. Одоо нэгсэндээ хур ил тай буюу эзэн ирэх гэсэн утгатай. Тэгэхээр энэ дээр яаж нэг шийдвэр гарах буюу өвгдийн онолууд үүсэж бий болсон цэгцэрсэн цаг үе гэж байгаа. Тэгэхээр бидний энэ онолны маань одоо яг цэгцэрсэн үе нь болохоор манукал улирал буюу 2000 жил үргэлжлэж энэ онолууд гарсан байдаг. Бас нэлээд удаан үргэлжсэн байгааз. За энэ ном өөрөө ингэж байгаа юм. Гүний ёроол. Гүний ёроол гэж мэдэх үү? Хүний орол гэсэн үг. Тий, тэгэхээр юу гүн байх тэр юмны чинь ёроол нь. За, амьдын ам гэж байгаа юм. Амьд байх юмны ам нь юу вэ? Амин чанар. Хамгийн гол нь аахгүй юу? Ёроол нь тэгэхээр хамгийн доод тал нь. Тий. За тэгээд тоос чиг дэнсний хуулиар гэж байгаа. Тоос гэж юу вэ? Тоос. Өмхийн тоос. Чиг гэж юу вэ? Усны одоо хамгийн жижиг элемент нь чиг тийм үү? За хий гэж байгаа юм. За агаар. За дэнс буюу цаг хугацааны хууль. Тэгэхээр энэ ном өөрөө бүр тийм амин чанартай байхгүй юу? Амин чанартай буюу бүх юмны эхлэл одоо энэ зүйлийг нэгтгэсэн ойлголт шүү гэж хэлж байгаа юм. Хэрвээ гүнзгий юм байдаг бол тэрний бүр хамгийн доод талын хамгийн чухал амин гэдэг амьд юмны хамгийн гол нь ам байдаг бол тэр юмных нь хамгийн чухал юм нь буюу энэ бүх юмны одоо хорвоо дэлхий өөрөө үүссэн тэр бүх юмны чинь хамгийн одоо гол юмар энэ номыг бичигдсэн байна. Энэ номон дотор тэр ойлголтууд нь бүгд орсон шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр асар их юм урт хугацааны мэдлэгийг нөгөө хуучныг агуугаа ойлгож байгаа. Тэгсээр нэ асар их тэр нарийн одоо тий ойлголтуудыг бүгднгийн нэгтгээд одоо энэ ном болсон шүү, мэдүүл зохио болсон шүү гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд үнэн гэсэн үг шүү. Тий. тэр үнэн дотроо нэг алтан үнэн багхгүй юу? Алтан үнэн. Тэгээ хорвоогийн нөгөө жам гэдэг байгаа зүйл хэлээд байгаа байхгүй юу? Тийм. За нейрот үннийг олж гэж байгаа юм. Тэр нейрот үнэн гэдэг нь нөгөө түрүү ярьсан шүү дээ. Нейрот чуу хажраа буюу энэ улирлуудын үед болсон босоо голчод ирж байгаа мэдлгүүдийг одоо тий гаргасан гаргалгаа юм аа гэж. Тэгэхээр хүмүүсийн цагаас л асуулэл энэ хүмүүс нөгөө юмыг ингээд таньж мэдээл яваад байсан байхгүй юу? Хүн яаж амьдрах ёстой юм бэ гэх ингээд. Тэгээд тэрийгэл ингээд хураасаар аваад ирсэн мэдлэг маань энэ мэдлэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг тэр амьдралын дундаас олсон учраас тэр жам ясыг л хэлээ. Тэгэхээр энэ тэрийг яаж хойч үедээ өвлүүлвэ? Тэр одоо ингээд таньж мэдсэн зүйлээ би биендээ хэлээд энэ нөгөө эхлээд зурсан. Одоо нэгсэндээ нэг хадны зураг байгаа шүү дээ. Тэр буган соёл гэдэг соёлоос эхэлдэг гэж үздэг байхгүй юу? Дараа нь болохоор энийг ер нь бол түрүүний 3 онол болгоод үлдээсэн байгаа байхгүй юу? Одоо нэг алтан хэлэмлээ, алтан үнний хэлэмлээ, хөг үнний хэлэмлээ, хөг бүтээгүнний хэлэмлээ гэдэг ингээ төрийн 3 онол болгоод тэгээд нөгөө энэ хөх төрмөс гэдэг сургуультай болохоор хангуудаа, ноёдуудтай заадаг гэсэн. Тэгсэн чи яасан гэхээр нөгөө төр солиодонгууд өгөөдөө хааны хат нь болохоор яасан гэхээр тэр үед нөгөө бахан гадны зөвлөхүүдийг авч байгаа. Тэгээд тэр нь одоо тархинь угаагаад ингээ хуураад аваад явцсан байдаг байхгүй юу? Тэгээд номгоо болчихж байгаа. Нэг талтаа. Тэгээд яасан тэр үед болохоор яг тэр өгөөдөө хаанаас Гүйг хаан агуул хаймш хатан хүртэл явж байгаа үед төр ингээд уналтын байдал руу ордог байхгүй юу? Түүхэнд. Тэгээд энэ уналтын байдалд оронгууд нь буцаж эргүүл сэргүүлэхийн тулд Сортон бүхий хатныг дуудаад тэгээ энэ номыг одоо бас бичсэн байдаг байхгүй юу? Түүхэн бол тэгж явдаг. Тэгэхээр яаж юм хэрэг энэ ном өөрөө яаж юм хэрэг нейрот үнэн буюу тэр яг л байх ёстой бүх үннийг яасан олж өвлсөн байхгүй. Өвлүүлсэн биднэрт. Олоод мэдсэн зүйлээ яг нь өв болгоод хилцээ шүү гэж байгаа юм. Тэгээд яасан нүүдэлчний амны мөлсүүд гэж байгаа юм. За мөлсүү гэдэг нөгөө төр олон гараад байгаа үг чинь одоо гарч ирж байна. Энэ үг болохоор шүү дээ энэ товчсон нэр мин өөр хөв гөр гүн лүн үлдүү сөстөрөө үрээний гэсэн ийм утгатай. За яа. За энэ нь болохоор задрахаараа ингэж байгаа юм. Мянган өөр хөвөрсөн дэлгэрсэн өөр сэтгэлтэй гүн хүмүүст үлдэх сэтгэхүйн сурлаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь юу гэсэн утга явж байгаа нэхэр мянган хүнийг хэлж байгаа. За мянгаар төлөөлчих. Мянгаас ч олон. Тэгээд тэр сэтгэл нь болохоор яаж юм? Бүгдээрээ өрөн дээрээ дэлгэрсэн сэтгэлтэй байгаа.
Тэгээд гүн одоо тий гүн бат мэдлэгтэй тэр сэтгхийн сурлагатай буюу тэрийг ойлгоцсон. Тийм хүмүүсийн нийтлийг мөлсүү гэж нэрлэж байгаа байхгүй юу? Мөлсүүтэй хүмүүс гэж нэрлэж байгаа. Тэгээд энэ нь өөрөө нийтийн эрх ашиг буюу үзэл санаа хүний зүрх сэтгэлийг одоо тий одоо утга учраар нь дүүргэж байх туйлын хүчээ гэж байгаа. Тэгэхээр бид нар мөлсүү гэдэг ойлголт нь болохоор бусдын төлөө өгөх сэтгэлийг хэлээд байна. Өөр нь ажиллаж байгаа тэгсэн ирнэг гаргаж байгаа тэр үйлдэл буюу тэр энерги хэлж байгаа байхгүй мөлсүүтэй. Тэр монголчууд ерөөсө бүгдээрээ тийм. Бүгдээрээ тэр амин чанарын хувьд нөгөө хөх толботой цагаан ийм эрчимтэй хүмүүс байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс чинь ерөөсө хүнд муу сандаг болсон байгаа шүү. Бүх хүмүүсийг дайлна тийм үү? Бүх хүмүүс дандаа сайхан сэтгэлээр ханддаг. Гэрээ цаашлахгүй очдөг үстэй. Тийм гэрээ цаашлахгүй. Тэр атга хүн ер нь чи хоол унд хийж идэх байх гэж одоо говийн хүмүүс чинь бүр юмаа бэлдээд ил тавьж явчихж байгаа шүү. Ангад цангаж ирнэ байх гэдэг. Тэгээ тийм арт түмэн хаа байхгүй байх шүү дээ. Нүүл мүж байгаа хүмүүс цайц зүгээр. Тэгээд өөртөө л маш минималист байгаа шүү. Тийм үү? Тэнд бол зөвхөн л өөрийнхөө идэх хэрэглэх хувцас унаар нэг юм тэргээл бэлдэнэ. Илүү дотор тэнд юм байхгүй. Тэгэхээр тэрэн дотор гэрийг онхоор гэсэн ч хүн авахаар юм байхгүй. Тий. Алт мөнгө авахгүй чи юу юм авах вэ? Тэгээд тэр үнд зүйлээ яаж ихээр амаараа хийж өвлүүлдэг. Нөгөө үлгэр хайлна, туйл хайлна. Хүүхдүүдтэй нэг зүүрцэн үгээрээ хэлнэ. Тэр өөрсдөө болохоор өв болцсон байгаа байхгүй. Өөрсдөө үнд зүйл болцсон байгаа. Тийм минималист арт юм байхгүй. Тийм учраас нэг улам руу амьдэрдэг хүмүүс учраас энэ ном бичиж тавиаг учраас гадныхан болохоор тэрийг ойлгохгүй. Би яг түрүүний асуултаар энийг тэгээд яаж энийг өвлүүлсэн юм бэ гэдээсэн шүү дээ. Тэгэхээр эхэндээ бол яг тэр нөгөө хатан дээр бичээд сүд зураг мургаар ингээд нөгөө ухамсарын тэлэлт буюу юм ойлгосон юм аа ингээд үлдээдэг гэсэн юм байна. Тэгээд дараа нь болохоор яаж юм хэрэг үлгэр төгсөөр. Ингээд хүүхдүүдтэй ингээд хэлж байгаа юм уу? Үн чинь одоо мангасаар төлөөлүүлээл те. Шунал малаар ингээд ингэж болохгүй шүү. Тэгээд үлгэр төгс ингээд явж байгаа. Тэгээд дараа нь нөгөөх маань бол онол болоод ирж байгаа байхгүй юу? Одоо бүр ингээд нарийнх ах нар хуралдаа тийм ээ. Хуралдаа болоод ингээд нөгөө нэг өөрийнхөө ололтын амжилтуудыг нэгтгээд тэн дээр гарч ирж байгаа нь онол гарч ирж байгаа байхгүй юу? Бүгдэнд нь өөрчлөх. Тэгээд оновчтой өөрчлөлийг онол гэдэг байгаа шүү дээ. Бүх хүнд өөрчлөгдөнө. Тэгээд энэ ном болоод улсын одоо төр барих одоо бүгд улсаар нь ингээд системээр нь хийх онол болоод нөгөө улсын хар харьцааны бодлого болоод ирчихэж байгаа 3 ном болоод. Тэгээ номоо алдангууд яаж ийм гэхээр энэ хүн маань өөрөө сурцсан байсан болохоор дахиж бичсэн нь биднэрт ирчихэж байгаа байхгүй. Нэгээс энэ ном маань амаар дамжиж ингээд бас нөгөө амаар ингээд юмыг манайхан чинь дамжуулдаг байсан шүү дээ. Үлгэр төгсөөл тий төвл ингээд хайлуулаад. Тэгвэл тэр агаараа алдахгүй тулд тэгээд энэ ном чинь нөгөө нэг ерөөсөө хэвлэгдээгүй ингээд амаар дамжсан учраас хинийч гар нэмэлтээр ороогүй. Засвар ороогүйгээр ирж байгаа байхгүй. 13 дугаар зуунаас дамжиж ирнэ гэхээр сөрхий яваад гавуу аваад Би нөгөө нэг дээр битсэн хүнтэй баг 2 цаг гараа ярьж суусан байхгүй нөгөө их нэртэй. Тэгсэн чинь угаасаа нөгөө өв Монгол хэлээр яасан. Цээжлүүлсэн. Тэгээд тэгэхгүй болохоор нөгөө хүн мэддэг ингээ хэлээр нь цээжлүүлчихээр өөрчлөх гээд байдаг гэнэлтэй. Тийм учраас мэдхгүй хэлээр нь яг л байгаагаар нь цээжлүүлсэн гэдэг. тэгээ энэ ном чи өөрөө энэ амин чанараар дандаа бичсэн байгаа болохоор бид нар ч ойлгоход хэцүү. Тийм ээ Монгол хүн ч ойлгоход хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө төсвөр төвчээр нөгөө 3 онс тайлгдана гэдэг байна. Үгний онс эхлээд бид нэг өвтэй нотцол. Дараа сэтгэлгээний онс. Бид нөгөө бүх юм хайчихсан учраас сэтгэж чадахгүй. Монгол өөрлөлтийнхаа цаана юу яваад байгаас гэж бол сэтгэлгээгээ тайлна. Тэгжээ дараа нь ухамсарын буюу энэ өвд эцэг яг юу хийгээд байсан тийм ээ. Энэ дээр бид нар онс тайлгдчихэж жинхэнэ Монгол хүн болж одоо үлдэх хэрэгтэй юм байна. За цаашаа явъя. За ингэж юм. За нүүдэлчтний амны мөлсүүд хөх Монгол эргүүнаар намайг сонсдгоо мөнхөө гэж. За хүүдээ хандаад эцэг элэнцийнхаа ертөнц цөр газар болоод огторгуун үнэн. За газрын үнэн гэж байгаа, огторгуун үнэн гэж байгаа. За тэгэхээр газар гэдэг ойлголт болохоор энэ дээр газар ертөнц гэж нэрлээд тэр гэж байна. За тэргээ бичсэн байх юм бол бид нар газар гэж ойлгоно. Шууд дүүл гэж аваа. За тэр буюу энэ нь өөрөө шороо мохойдыг бас төлөөлнө гэж. За тэр газрын амин чанар буюу тэр газараас авж байгаа эрчим энерги болохоор бидэд 2 аргаар ирдэг. Шууд болон дам аргаар гэж. За шууд арга нь гэдэг нь өвсний үрийг агаараар амьсгалж авна, хэмээр авна.
Бид нар ингээ хөдөө ингээ онгоч чинь үнэрт ногоо янз бүрийн үнэр өрчиж байгаа. Газар нутгаас хамаараа тэнд урж байгаа үс урмал өөр үнэртэй байдаг тийм үү? Тэгэхээр тэр бол бид нар яаж агаараар ингэж ирж байгаа. Хэн бахна шүү дээ, энерги бахна. Нөгөө эко гэдэг түрүүний ярьсан байгалийн эрчим хүч байна. За дам марга нь болохоор малын ашиг шимээр ялангуяа сүүнээс авдаг гэж. За тэгээд энэ шорон махбодын буюу энэ газрын амин чанар нь өөрөө газар нутгийн онцлогоос хамаарат өөр ийм одоо амин чанарууд хүнд одоо бас байна. За жишээ нь энэ говийн хүмүүс болохоор гал махбодтой. Гал амин чанар ихтэй. Тийм байдаг. За яагаад говьч өөрөө халуун байгаа шүү дээ. Тийм үү? Тэгтэл өндөр уулын бүс болохоор хийн махбодтой. Хийн амин чанар ихтэй. Тэр гүйлгээ ухаантай байдаг. Баруун аймгийнхан. Ялангуяа овсынхан ч юм бол ингээд толгой маш сайн ажилладаг шүү дээ. Тэгэхээр тэр баруун аймгийн нутгийн онцлог байгаа байна. Говийн аймгийнхан болохоор энэ гал махбодтой айгүй халуун дулаан. Их найрсаг. Дунд говийнхан дуу өөрөөр нутаг гэдэг байгаа шүү. Тэр чи яаж юм гэхээр тэр нэг одоо тэр гал шиг хүнийг бүлээцүүлээд дулаацуулаад байгаа байхгүй юу? За гэтэл тал хэр шорон махбодтой үе тэгш чанартай. Өө яг уу налгар байна шүү дээ. Тийм байж л ядгийг. Ялангуяа энэ баруун тишээгээ, зүүн тишээгээ хинти дорнод тий одоо энэ Сүхбаатарын нутгийн хүмүүс чи тийм шүү дээ. За тэгтэл нуур гол одоо усных нь болохоор усан махбодтой. Хөвсгөлийн одоо тэр голын айд агсан хүмүүс зүн совин өндөртэй гэдэг байна. Хөвсгөлөө бөөнөр ихтэй шүү дээ. Тий. Тэгэхээр чи нөгөө нэг яга бөөнөр ихтэй одоо гэхээр тэр чин зөндөр нь ажиллаад байгаа байхгүй. Тийм мэдрэмжийн төрөмлөөр орж ирж байгаа. Газар нь өөрөө тийм энергитэй учраас Хүнээ тийм бол. Үнэ тийм болгож байгаа. Тэгэхээр тэр гэдэг ойлголт маань өөрөө газрын амин чанар хэлж байгаа байхгүй. Нуур гол нь болохоор ус юм. Ус. Аха. Тий. За тэгээд яг нь огторгуу гэж яасан тийм үү? За огторгуу гэдэг нь болохоор мөнх тэнгэр гэдэг ойлголттой шууд тэнцүүлж ойлгоно. Огторгуу буюу тэнгэрийн гэрлийн дээд нэгдийн хууль буюу орчлонгийн бүх оддын гэрлийн нэгдлээ гэж байна. За тэгэхээр энэ огторгуу буюу мөнх тэнгэрээс ирж байгаа эрчим хүч болохоор биднэрт 7 гарагаар дамжиж тэгш байрлагддаг. За хамгийн ихнийх нь наран гариг. Наран гариг чи хитдэг өдрөө. Сандей. Сан гэдэг нар мөн үү? Мөн. Тэгэхээр сандей буюу наран гариг. За нар болохоор күми нэв буюу дэлгэрүүлэгч хэрчим үү бидэнд. Тэгэхээр аливаа зүйлийг хийж дэлгэрэх гэж байгаа бол сандей хийж байна. Ойлгож байна уу? Тийм арин чанартай байхгүй юу? хамгийн их амардаг өдөр нь хамгийн их унтдаг өдөр нь болж байгаа. Тий. За саран гариг. Monday. Тийм үү? Нийт өдөр шүү дээ, тийм үү? Энэ болохоор биднэрт болохоор оюун санааг өгдөг. Тийм учраас юм эхлээд байгаа шүү дээ. Өглөө нийт өдөр эхлэв. Оюун санаа эхэлдэг. За ангараг гариг болохоор гал махбодтой. Күйжүү ой ил дүүчи гэдэг энэ болохоор дандаа нэг өв монгол хэлээр нь бичсэн байна. Тэгээд энэ нь болохоор байна шүү дээ. Гал махбод буюу ангараг гариг болохоор биднэрт ийм дайчин ийм одоо иш хүчийг өгдөг. Тэгэхээр хүчлэн бүтээгүүлэлт маш сайн. Одоо нэг аливаа нэг үйл хийх гэж илаа да. Гэтэл тэр үйлдэл маань бол нэг явахгүй байдаг шүү дээ. Ингээд эхлэж байгаа нэг дуншаад байдаг түү. Тэгвэл яг 2 дахь өдөр эхэл. 2 дахь өдрийн биш дээ. 11:40-с 15:40 хооронд эхэл. Тэр болохоор яаж юм хэрэг яг морин цаг байхгүй юу? Гал махбодтой. Галын эрчим хамгийн өндөр идэв. Яг тэнд эхэл. Монголчууд ч угаасаа дандаа морин цагт гэдэг юм аа. Тий. Угмаа гэдэг. Тий. Тэгээд эхэл заяа. Тэгээд энэ гариг дэлхийн эрчсийг ашиглаад байгаа байхгүй юу? Эрчим энерги. Тэр болохгүй байгаа бүтггүй ажиллаад 2 дахь өдрийн тэр цагт хийхэд залуу бид нар эсрэгээр 2 дахь өдөр муу өдрөө. Хамгийн зөвхөн гэдэг. тий. Муу өдөр гэж ошлоо ороод байхгүй. Иш ороод аппаратн дээр сууж аппарат гэд хэлчих. Билүүний аппаратн дээр суулгачих. За бууд гариг усан махбодтой. Тэгэхээр энэ бууд гариг болохоор ерөнхийдөө бол юу юм бэ лээ? Хүний тэр зөв мэдрэмжийг хөгжүүлдэг гариг юм билээ бас. Яг л тэр энерги нь өөрөө тийм байхгүй. За гэтэл дахас аваад болохоор мэрэгэн ухааны гариг. Мэрэгэн ухаан цэцэн мэрэгэн байлгадаг гариг. Нөгөө чуу сонголт тийм юм бэ? тийм. ID чуу. За сугар гариг болохоор алтан махбодтой гэж байгаа. Тэгэхээр сугар гариг бол ерөнхийдөө бол бүх юмыг одоо тэр цэвэр ариун одоо тэр сугар гариг төрсөн хүн бол тэр юмыг бүгднийг цэврээр хийх
Тийм одоо бас амин чанартай. За санчир гариг болохоор шороо мохоттой. Энэ бол хувь хүний өөрийнх нь хувь төлөнгийн гариг байдаг. Санчир гариг. Тэгэхээр энэ 7 гариг бол яах нөхөр долуулаа өөрөө ийм Тэнгэрийн гэрлийн дээд нэгдлийн эрчим хүчийн хуулийг биднэрт ингэж газар дээр буулгаж шилжих тэгдэг гариг байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар эндээс хүүхдүүдийнхээ бас зан төрхийг харах боломжтой байхгүй юу? Миний хүүхд төдөртөрлөө. Тэгвэл энэ чанар нь илүү юм биш. Энийг нь хөгжүүлж их юм биш. Өөрийгөө бас мэдэх боломжтой болж байгаа байхгүй юу? Надад энэ тал маань илүү юм бэ. Яа тэгэхээр энэ миний төрсэн гаригийн энэ хүчтэй байхад нь би төрсэн юм биш үү? Одоо ийм хүн ингээд ээж аваас төрж байгаа шүү дээ. Гэхдээ эхлээд нөгөө ээж аав ингээд нөгөө ураг бүрлдээд ирэнгүүт чинь тэн дээр чинь аав ээжээсээ нэр гений мэдээлэл буюу ДНХ аваад байгаа шүү дээ. Тэнгүүд яг гарах үедээ болохоор нөгөө нэг тухайн газар орны одоо амин чанарыг татаа гарч ирдэг байхгүй юу? Одоо би одоо магадгүй ингээд ээж дээрээ байж лээ гэж бодоход ээж увсад авилээ гэж бодъё да. Гэтэл би яг нөгөө тэр увсад төрөхдөө увсын тэр амин чанарыг татна. Газрынх нь онцлогийг саяны хэлээд байгаа. Тэгээд тэгэнгүүтээ дээр нь болохоор яаж яах нэхэр нөгөө жилийн онцлог байгаа даа. Сарын онцлог байгаа даа. Гаригийн онцлог байгаа. Цагийн онцлог байгаа даа. Тэр болгоны бүгдийг татдаг байхгүй юу? Тэгээд яг нөгөө бие хүн болж төрхөн шүү дээ. Тийм учраас энийг монголчууд маш сайн мэддэг учраас хүүхдийг багаас нь харж байгаа гэж зурхаа зурдаг гэсэн. Тэгээд тэрийг нь харж агаад за энэ нь бол нэг ийм л хүүхэд болох юм байна. Энэ рүү нь хөгжүүлье. Басаас нь тэгж тооцоолдог гэсэн байна. Харин би нөгөө гайхаад байгаа ингээл дээр үеийн Монголын тийм хүмүүсийн намтар замтрыг ингээл уншихаар тий одоо ингээд зурхаатж үзүүлсэн чинь тэгэж хийсэн. Тэгээ тийм хүн болсон гэл дандаа тийм ярьдаг. Бүгдээрээ зурхаач үзүүлдэг гэсэн юм байна тий. Тэгэхээр нөгөө монголчууд өөрсдөө тэр нөгөө одоо тэр нар сарих гарын хэрэгсийнхаа өөрсдөө тэрийг мэддэг учраас зурхаагаа шууд өөрсдөө зурчдаг гэсэн байна. Өөрөө юу? Тий. Хүмүүс яг ингэ зурчдаг. Яг тэгэхээр өвлөгдсөн. Хүссэн ч хүсээгүй бид манад их эргэж байгаа шүү дээ. Хүссэн ч хүсээгүй эргэж л байгаа юм чинь дээр од гарыг эргэс чинь бас биднэрт нөлөөлж байгаа байхгүй юу? Байдал нь өөрчлөгдөд байгаа чинь тэндээс тусгал чинь энд тусдаг байсан бол энд тусна ингээд тэгээд тэр тусгал нь илүү тусж байгаа тэр цаг тэгвэл тэр дэс ямар эрчим ирдэг вэ гэдгийг мэдэх юм бол тооцоолох боломжтой байхгүй юу? Яа дэлхийн өөрийнх нь тэр нэг давтамж энергийг нь бас судалт юм хэлээ. Дээрээс нь тэр ирж байгаа тэр од гарыг эргэснийхийг судална. Тэгээ энэ дээр ингэж энэ хоёр ингэж давцах юм бол энэ дэлхий дээр ингэж тосно гэд. Тэгэхээр тэр хүн ийм байна, газар нутаг ийм байна, энэ жил тийм болно гэдэг бүгдийг тооцоолох боломжтой гэж хэлж байгаа. Ингэж ойлгосон шүү дээ. Тэр хаттууд ч юм бол бүр ямар хүүхэд төрүүлэх үү гэдгээ ингээд бэлдэж байгаа. За яг энэ үед л төрүүлнэ ингээл гаргадаг юм шиг тий. Тэгэхээр тэгэх боломжтой байхгүй юу? Олон. За мөнх тэнгэр гэдэг ойлголт болохоор мөнхөө тэнгэр гэсэн ойлголт байна. За мон гэдэг нь болохоор олон талын ур чадвартай, күү гэдэг нь бүтээх үлдэх. За химийг орон зайд нин тарахыг күү болно гэж. Тэгэхээр тэр хим буюу тэр эрчим энергийг орон зайд тарахдаа одоо үйлдэж тарах нь шүү дээ. Тэгэхээр тэрийг күү болно гэж. Күү. За тэнгэр гэдэг нь болохоор өргөн хэмжээнд үр дүн гаргах чадвар аа гэж. За энэ дээр ингэсэн байна. Мөнх тэнгэрийн хүчин гэж эгцсгийг хэлтүгэ. Эгцсэг гэдэг нь ердөө том бүлийн хамтын хариуцлагын тогтолцоо юм гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр том бүлэрээ буюу тэр улс орноороо яснаа хамтаараа хариуцдаг тогтолцооны системийг эгцсэг гэдэг байна шүү. За энэ дээр ингэж байна. Бүх ертөнцийг эзэмдэж бүрэн төгс бэлэгтнээр ном залгасан чи. Тэгэхээр энэ буюу нөгөө тархины тооцоолол. Бүх ертөнц буюу нөгөө онлуудыг бүгднийг мэдцэг үүдээ заагаад өгсөн байна шүү дээ. За бүрэн төгс бэлэгтнээр ном залгасан. Тэгэхээр энэ дээр 7 дом мөргөн гэдэг хүний хэлж байгаа юм. Энэ хүн бол энэ одоо Эрдэм ухааны заасан байхгүй юу? За тэгээд хорвоогоос хувьчлагдсан хөх Монгол удирлаар за урд одоо энэ Манкол гэдэг улирал гарсан шүү дээ. Одоо энэ хөх Монгол улирал гэдэг улирал байгаа. Дөрөвт улирал нь. Эдгээр шүү дээ 4 улирал 4 ухамсар гэдэг юм үзэн. Тэгэхээр дөрөвт улирал нь болохоор хөх Монгол улирал болохоор энэ улирал бол их Монгол улсыг үүсгэсэн улирал байдаг. Гэхдээ энэ дээр болохоор энэ дээр юу хэлсэн бэ? Хүн төрлөختнийг болохоор энэ оюун санаагаар нь одоо 3 ангилнаа гэдэг энийг оруулсан байна. За Тэнгэрийн гэрлийг дагагсад, Тэнгэрийн гэрлийг аргадагсад, Тэнгэрийн гэрлээс нуугдагсаж гэж одоо нэгсэндээ оюун санаагаар нь 3 ингэж хувааж үздэгэ гэж энэ дээр хэлсэн байна.
За тэнгэрийн гэрлийг дагагсад буюу энэ жамыг таньсан хүмүүсийг нүүдэлчдэг гэдэг. Нөгөө тэр дээд гурван гэрлийн нийтлийн хуулийг таньсан байгаа байхгүй юу? Тэг адилхан нүүгээд байгаа юм. Нөгөө тэр орчлын ертөнцтэйгээ адилхан хөдөлгөөнд оршоод байгаа байхгүй юу? Оюун санаагаар. Тэгэхээр энийг нүүдэлчдэг гэж байгаа. Гэтэл тэнгэрийн гэрлийг аргадагсад гэдэг нь болохоор шашныхыг оруулсан байна. Яагаад тэгэхээр энэ ойлголт өөрөө улс үндэстэн болгонд өөр өөр байдаг байхгүй юу? Тэгэхээр зарим улс үндэстэн бол энийг мэдэн зарим нь мэдэхгүй байна шүү дээ. Тэр нь хаалттай. Тэгэхээр тэд нар болохоор яаж ихэр аргаддаг. Зам үйл хийж байгаа шүү дээ янз бүрийн. Тийм нөгөө ургацын бурхан баахан бурханаас ангилгүй. Тэгэхээр чинь энэ хуульч энэ ном өөрөө зөвхөн монгол хүн бүх толгойтой монгол хүн зориулсан ном болохоос ш бүхэн зориулаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс болохоор тэрийг мэдгүй учраас аргадчихж байгаа. За гэтэл тэнгэрийн гэрлээс нуугдгсад гэж байна. Тэгэхээр энэ нь болохоор суурин соёлын эрсдэлтэй асуудал хэлнэ гэж. Яг л зөвхөн аргын тал дээр амьдраад байгаа байхгүй. Билег гэдэг ойлголт байхгүй. Билег гэдэг ойлголтыг болохоор зөвхөн энэ наанагийн хувь хүний хөгжил гэж харж байгаа тийм ойлголт байхаас биш. Бүр тэр цаана орчлын ертөнцийн жам гэж юу байхыг гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр энэ нь болохоор суурин соёлын эрсдлийг хэлнэ гэж хэлж байгаа. Бид нар чинь тэгвэл нуугдгсад болчихсон шүү дээ. Одоо бид нар нуугдгсад болсон. Гэхдээ яагаад нуугдгсад болсон бэ гэдэг нь бас хүчтэй. За эргүүнийг бадраагчаар эх ор суулаа. Нөгөө эргүүнүүдээ бүгдийг бадраах тэр одоо хааны судалт сууж байгаа шүү гэж байгаа. Хөв бүтээх улирлыг нээсэн нэргэгч Чингис хаан ор суулаа. Хөв бүтээх буюу тэр улирлуудын олзуудыг цаашаага хөгжүүлэх тэр муу юмыг нэргдэг тийм Чингис амин чанарын одоо эрдэмт одоо суулаа шүү чи гэж байгаа. За тэнгэр ертөнцийн улсыг төрөөр бадраагчаар суулаа. За тэр тэнгэр гэдэг ойлголтоо мэддэг, ертөнц гэдэг ойлголтоо мэддэг тэр хүмүүсийн одоо тэр удирдагчаар чи суулаа шүү гэж. За энэ дээр одоо ингэж байгаа мон гэдэг үгийг дахиад энэ дээр тайлбарлсан. Ми ой нэв гэд тайлбарлсан. За ми гэдэг нь дотоод орчин хүч, ой гэдэг нь мэдээллийн сан. За нэв гэдэг нь үсэн дэвших гэдэг. За куми нэв буюу энэ нь болохоор эзэн бие бүтээдэг биеийг хэлнэ. Нарнаас эрчим хүчийг авнаа. Аймын нэв гэдэг нь сүнсэн биеийг хэлнэ. Оюун санааны бие сарнаас эрчим хүчийг авнаа гэж. Кундалин гэж бичсэн байна. Тий, одоо мөн тий, кундалин. Юу гэсэн үг юм бэ? Кундалин гэдэг чинь өөрөө энэ дотор ми буюу энэ босоо болчоод дагсан энэ юу хэлж байгаа байхгүй юу? Порталыг хэлж байгаа. Энергийн урсгалын сувгийг хэлж байгаа. Тэр нөгөө бид нар чинь энергийг юу Кундалин гэж чинь 3 За энэ юм шиг байна. Тэр борцоо болчихрахаа юу? Ургацаа булчирхаа биш үү? биш. Тэр чинь Final plan. Final plan тийм шүү дээ. Тийм. За энэ ах мид таарсан энерги гэж. Удамшил одоо зохицсон энерги хэлнэ гэж. Тэгэхээр хүний нөгөө нэг энэ оюун санаа чинь одоо тэр энергийг авахдаа энэ толгойн дээд хүр дээр авах юм баггүй юу? Тэгээ энэ чинь болохоор энэ хоёр тархины хоорондоо ингээд доошо буудаг. Нугасаад байгаа араараа буудаг баггүй юу? Тэгээд энэ нь болохоор ингээд доошо буу хөлийн уул руу ингээд ордог баггүй. Тэрийг болохоор ми гэдэг. Мид таарна гэдэг. Газраас бас эрчим аавна. Газар эрчим бас яваад араараа нурууны араар дамжаад урагшаага ингээд хөлнүүд нь онгоогоод дээшээ гараа яадаг байхгүй. Тэгэхээр хүн ерөөсөө байгаль дэлхийг сүлдэг ийм юутай байхгүй юу? Бид нар чинь зөв тогтолтой шүү дээ. Тэгээ энийг чи бид нар хийхдээ нөгөө өргөл өргөж хийгээд байгаа байхгүй. Ерөөл өргөж хийгээд байгаа. Хөдөө гадаа явахдаа тэгдэг үстэй. Тэгэхээр бид нар тэр энергийг доошо болгоод нөгөө энергийг дээшээ гаргаж өгнө. Тэр хооронд нь яаж сүлж өгöd байгаа байхгүй. За төбөө боцыг зөөж хадгалсан 3 эрдний их улс эзэн суулаа. За 3 эрдний хэр үйлслийн 3 эрдний. За эзэн их улсад суулаа. Тэнгэрт мэндэж ертөнцид бойжгсдийн босоо голч нээрүт засагтай 99 арга 90 цэврээр 12 их ертөнц 108 бэлгүүн 9 хүсэл 99 тэнгэрээр хүчлсэн. За энэ босоо голч гэж байгаа нь энэ. Одоо энэ нөгөө нэг мэдлгүүдийг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө энэ 10-т 100-т 1000-т түнт гэж байна шүү дээ. Энэ нь болохоор нөгөө орон зайг хэлж байгаа. Хэр зэрэг одоо орон зайд үйлчилж байгааг хэлээд байгаа байхгүй юу? За цаашаа явъя. За 99 арга гэж байна. За 99 арга буюу 99 хур гэдэг ойлголт байна. Энэ хур гэдэг нь болохоор кур гэж бас хэлнэ. Чүкур гэж. За тэгэхээр 99 хур буюу орон зайд эрчим хүчээр хансан байдлыг хур гинэ. Улсын хэмжээнд үйл хэргийг бүтээх наривчилсан 99 арга байдгаа гэж. За энэ 35 эрдэм гэж эрдэм байдаг. Энэний аргачлал нь 99 арга. Гэт бүр ингээд
ямар ч олон юм дээ гэж бодогдохоор байгаа. Баахан тоо аваад байгаа биз. За 90 цэвэр гэж байгаа. За 90 цэвэр өв гэж байна. За нүүдлийн соёл эргүүлшлийн үнд зүйл бөгөөд соёлын стандартыг тогтоож өгсөн хүмүүсийн хоорондын харилцаа гэж байна. Тэгэхээр бид нар энэ оюун санааны өвийг 90 цэвэр өв үлдсэн байдаг. Монголоор амьдарч л байвал ард нь 90 цэвэр өв үлдэнэ гэж үздэг байхгүй. За тэгээд 12 ертөнц гэдгийг ойлгосон 108 бэлгүүн гэж. За 108 бэлгүүн буюу 108 хэмч үүсэн гэж үг байна. За энэ Чингис хаан их цэцгийн систем 108 байдлаар химийг аавна гэж үзсэн. За тэгээд 108 хэмчүүлсэн 100 болоход улс бутарна гэж. Тэгэхээр энэ систем буюу тэр эрчим энерги оюун санааны одоо хувьд аваад үзэх юм бол ерөөсөө дэлхий гэдэг ариг дээр биш дээ. Байх ёстой хамгийн дээд хязгаар нь 108 байдаг байхгүй юу? Хүний бич 108 элемент байх ёстой, хүний бич 108 эрчим энерги байх ёстой, улс орны хэмжээнд 108 хэм байх ёстой гэж үздэг. Дэлхийн аригийнх нь яг даах ёстой даацсан өөрөө тэр. Тэгэхээр Чингис хаан маань өөрөө их цэцэг гэдэг системд тэр химийг 108 байдлаар авахыг тохируулсан байхгүй юу? Хийгээд үлдсэн гэсэн. Тэрнийг шалгаад утсан чинь 100 болох юм бол яах нь вэ? Ус бутар гэж байгаа байхгүй юу? Хүний бич ялгаагүй тэр 108 элемент нь буугаад ирэх юм бол бид өвдөж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө үзүүлэлээр хэлдэг шүү дээ. Маган дутагдсан байна, кальц дутагдсан байна, төмөр дутагдсан байна. Хэлээд байгаа шүү. Тэгээд тэр чинь бид нар юугаас авах юм гэхээр нэг талдаа хоол хүнсээс авах, нөгөө талдаа оюун санаагаар энергийг авах хэрэгтэй байхгүй юу? Маань дэлхий чи өөрөө 108 бодисоор бүтсэн байдаг байхгүй юу? Тэгээд тэр нь ханаас ирж ийнэ гэхээр нөгөө бусад 108 оршихугаас ирдэг. Тэр өөр гаригуд чинь биднэрт өөрийнхөө нөгөө илүүгээ илүүчилдэг байхгүй юу? Тэгэхээр манай дэлхий дээр тэр нараар дамжиж буuna. Тэр 7 гаригаар дамжиж яг хинээр ингээд буuna. Тэгээд тэр чинь нөгөө ингээд тоос хийчиг дэнсний хуулиар буюу томхын тоосон дээр ингээд хургацсаар яж байгаа манай дэлхий чи үүсэж байгаа шүү дээ 108 бодисоор. Тэгээ үүсгээрээ тэр одоо яг орчлон орооч өөрөө тосхон гаднахаа бүтээн гэдэг хуультай байхгүй юу? Тэгэхээр дэлхий өөрөө нөгөө дотор нь 108 бодисоор бүтгэхээр гадна талдаа тэр байгалыг бүтээв. Тэгээд тэр байгаль чи өөрөө бас биднэрт тэр энергийг өгöd байгаа шүү дээ. Гоё энерги. Тэр 108 хэмийг өгöd байгаа байхгүй юу? Тэгээд тэр чинь нөгөө нэг яг энэ хуулиар хүн ч их сайхан бүтсэн. Ээж хаг эзэн дотор яг тэр 108 хэмийг аваад бид нэр бүрэлддэг байхгүй юу? Махан биеийн бүрэлдэн. Тэгээд аав ээжийн тэр цагаан улаан туслаад тэр гений мэдээлүүд нь орж ирээд ингээд бидний чинь байгаль бүтээг, байгалийн амтны хэлдэг байхгүй юу? Бидний чинь байгаль нь өөрөө бүтээдэг, биежүүлдэг. Тэгээд дараа нь яг гэхээр нөгөө хүн чинь ингээд амьдарч явахдаа одоо бид нар бол дэлхийг ухаад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр 108 хэм алдагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг гэхээр энэ одоо оюун санааны ч юм уу янз бүрийн бие хааны хэм дутах өвчин үүснэ, оюун санааны одоо энэ одоо буруу зүйл бодол ч юм уу те тэрнд давтах ч гэдэг энергит нөлөөлөв. ийм юмнууд үүсээд байгаа учраас энэ улс орон өөрөө бүрэн бүтэн байхад 108-ыг яг тэр байгалийн өөрөө унган дагшнаар байж тэр ард түмэн өөрсдөө тэрийг ойлгож хайрлаж хамгаалж иж байхгүй бол энэ бүхэн ботрорын шүү гэж хэлдэг байгаа байхгүй юу? Яг л яаж хийгдсэнээрээ тэр стандартаар л байх ёстой. Тэгэхгүй бол хим дутах гэдэг асуудал үүсгээрээ бүгдээрээ одоо ингээд утгагүй ингээд энд байдал үүснэ гэдэг байгаа байхгүй юу? Ойлгогдож байна. За хүслийн зөв гэсэн үг гарсан. Энийг Queen зөв гэж нэрлэж байгаа. Queen. За Queen гэдэг нь хүн шиг хүн болохыг хэлнэ гэж. Зөв гэдэг нь болохоор аливаа зүйлийг зөв байгаагаар нь нэрлсэн утгаа. Зөв зүйтэй гэсэн утгатай байх нь шүү дээ. За олзын дээд хотог Кау сэтгэхгүй буюу Queen 9 зүгээр амьдрнаа гэж. Тэгэхээр хүний амьдралд болохоор энэ Queen 9 зөв буюу хүн шиг хүн болох гэдэг энэ ойлголт яригддаг. За энэ хүслийн зөв буюу нөгөө 9 хүсэл гэж байгаа юмны чи арталт энэ гэдэг байна шүү дээ. Тэний нөгөө 9 цагаан хүсэл яриадсан шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ Queen 9 зөв гэж нэрлэдэг энэ зөв байна. Энэ нь өөрөө оюун санааны олзын дээд ур чадвар аа. Энэ нь болохоор сэтгэхүйн хувьд Кау чуустхүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Q гэж Q гэдэг маань хийх бүтээх гэсэн шүү дээ тий. Нэг нар бидэнд Q-минэв гэдэг хийх бүтээх эрчим өгдөг гэдэг энэ Q байхгүй юу? Тэнгүүд энэ гэдэг чинь зүрх сэтгэлийн эм буюу бүгдийг нь багтаах юм одоо өргөн сэтгэлтэй гэдэг аа. Тэгэхээр хүн шиг хүн байна гэдэг чинь өөрөө бүх зүйлийг одоо хүндэтгэлтэй ханддаг хүний хэлнэ гэдэг аа шүү дээ.
тэр өөрөөс гарч байгаа энергийг яах нь зөв байлгах юм шүү дээ тэр хүн. За 9 хүсэл гэдэг нь энийг хэлж байна. За Квен 9 зөв буюу энэ нь болохоор Кау бай ил Каун буюу Хабуул хааны зүн гэж. Хабуул хаан өөрөө олзын тэнгэр гэж байгаа. За энэ дээр бидний юм одоо Хабуул хааны зүн ч мөн билүү? мөн Тийм. биш шүү дээ. мөн хавал энэний дараагийн том маань нэстэн. Тийм 35 эрдэм бол. Тэгэхээр бидний энэ дээр шүү дээ сэтгэлгээ маш их том задлах шаардлагатай. Тэгэхээр энэ дээр олцсон мөртлөө яахаар энэ хүйн зөв хөсөл мөсөл гэдэг байгаа тийм. Сонирн байгаад олц гэхээр бид нар юу сэтгэдэг лээ? Юм олж ийн л гэдэг. Ямар нэг материалыг юм олж ийн. Тийм. Ямар нэгэн юмтай болохыг л олцтой байна гэдэг тийм. Тэгвэл энэ бол сэтгэлгээний олц буюу оюун санаагаараа чи одоо тэр ёсон суусан газартаа юм таньж мэдээд байгаа олц гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр 9 талбар дээр чи оюун санаагаа өдөрдох юм бол олцтой байна. За жишээлбэл бид нэг танихгүй газар очлоо, янз бүрийн хүмүүстэй уулзлаа. Тэндээ магадгүй одоо зөрчилдөөнч гарч магадгүй тийм ээ. Одоо тэр хүнтэй ингээд сайн ойлголцохгүй байна. Гэтэл чи харихтаа буцахтаа тэн дээр одоо өөрийгөө ингээд яг энэ 9 талбар дээр за би юунаас болоод энэ дээр Монгол зөв надад юу дутуу гэдээ ингээд шалгах юм бол чи олц тэндээс сурцж байгаа гэсэн үг байхгүй. Нөгөө нэг халтагаа одоо тэн дээр үүсэн асуудлынхаа учрыг ингээд олчж байгаа чи олцтой дахиад чи дараагийн шатн дээр тэр хүнтэй муудалцахгүй тэгин тохиолдлыг давах чадвартай болчихж байгаа учраас оюун санааны олцыг олчж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр 9 одоо талбар дээр буюу 9 одоо зөв зүйтэй байх те энэ ойлголтыг Квен 9 зөв гэдэг байна шүү дээ. За тэгээд энэ нь болохоор олзын тэнгэр бол нөгөө 99 тэнгэрийн олзын тэнгэр байна шүү. За тэр нь болохоор нэгдүгээр болохоор нөгөө ир гэдэг ойлголт нь гарчиж байна. Нөгөө туулах чадвартай. Эрттэй байна гэдэгсэн шүү дээ. За хоёрт нь болохоор ир буюу удамшил зохистой эрчмийн цэвэр байдал гинэ. Тэгэхээр энэ нь болохоор удамшил зохистой буюу нөгөө юу хийж байгаа юм. Мид таарсан гэж нэрлэж байгаа байхгүй юу? Нөгөө байгалийн эрчим хүч таарсан. Тэгэхээр дандаа энэ нь өөрөө нөгөө амьдралын хэв маяг нь өөрөө зөв байх гэсэн утга явж байгаа. Тоололт нь зөв. За одоо юу гэдгийг амьдралаас авч байгаа тэр одоо байдал нь зөв. Тэгэхээр энэ ир буюу удамшил зохистой цэвэр гэдэгт бол тухайн хүний яг нөхөр амьдралынх нь хэв маяг нь орчиж байгаа байхгүй юу? Ир. Нөгөө органик гэдэг шиг юм орчиж байгаа. Хувцс нь хүртэл яг нөө одоо тийм неолон байх юм уу? Эсвэл одоо хөвөн даван байх юм уу? Гэдэг шиг. Хоолны хүртэл яг нөө органик байх юм уу? Эсвэл одоо юу гэдгийг нөгөө хаас боловсруулсан бүтээгдэхүүн байх юм уу гэдэг шиг. Тэр бүгднийг ир гэдэгт оруулж байгаа. Удамшил зохистой гэдэгт орж байгаа. За дөрөө гэдэг дөрөв гарсан тийм үү? Дөрвтэй гэдэг. Авиас ур чадвар. Тэгэхээр энэ болохоор нөгөө нэг ямар ур чадвар гэхээр бусдыг нүүлгэх ур чадвар хэлж байгаа. Бусдад манлайлах, бусдад нөлөөлөх ур чадвар хэлж байгаа байхгүй юу? Авиас. Дөрөв. За дараа нь өрөө буюу хандлах өр зүрхний гэсэн үг. Нөгөө бусдыг ойлгох чадвар хэлж байгаа. Өр нь нэгдсэн. Бид нар нэг өр зүрхнийг яриад байдаг ш тийм үү? Зүрх сэтгэлийн боловсрол одоо сүүлийн үед их яриад байгаа. Тэр чинь өрийг хэлээд байгаа байхгүй юу? Өр нэмгэнтэй гэдэг ш. Тий, монголчууд ерөөсөө өр нэмгэнтэй арт. Тэгээд өөр гэдэг чинь хаана байдаг вэ? Энэ нөгөө нэг эргэтэн байна, баг эргэтэн байна гэж. Тэндээ чинь нөгөө нэг сүнснээр цуудаг гэдэг. Тийм. Намын сүнс. Тэндээс чинь бид нөгөө уйлах дуулах юм чинь гараад байгаа шүү дээ. Хүнийг хайрлах сэтгэл зүйнээс угаад тэгэхээр нөгөө өр нингэн гэдэг чинь юу гэж нэг тэрийг мэдэрдэг хүний хэлээд байгаа байхгүй юу? Тэнд нэг мэдрэмж байна шүү дээ, тийм үү? Тэр нэг хайрлаад байгаа мэдрэмж байгаа. Тэр гоё байгаа мэдрэмжийг мэдж байгаа хүний хэлээд байгаа. Өр нь нингэн гэж нэрлэж байгаа. Нингэнч гэдэг нь яг нэгээр ерөнхийдөө мэдрэлхийг хэлээд байгаа байхгүй юу? Нэгэн юм хүн мэдэрнэ үстэй. Мэдрэмт гэх яг зөв. Тэгтэл энэ чинь өр нь хаалттай хүн гэхээр юун дээр нэг хүнийг өрөвдөхгүй хайрлахгүй тий. Одоо монголчууд их чинь ингэдэг байдаг шүү дээ. Нэг мод байлаа гэхэд чинь наадхаа битгий ингээд хуглаа, битгий одоо ингээд тастаа гэдэг шүү дээ тий. Хайрын юм одоо өрөвдөд шүү дээ. Тэр нам хайрал хийгээд. Гэтэл хятад тэрийг чинь шүн очиад ингээд хуглаа тастаад авчдаг гэж байгаа. Битгийгээд ахтж авчид нуугдаад. Тэгэхээр тэр хүмүүсийн өр гэдэг зүрх ажиллахгүй байгаа байхгүй. Тэгэхээр монголчуудын нөгөө нэг хүссэн ч хүсээгүй ч тэр өр нь бол нээлттэй. Ер нь бол нээлттэй гэдэг юм л да. Тэгэхээр юмн дээр их одоо хайрладаг уйсантай ард түмэн шүү дээ. Юмд их амархан одоо хайр нөлөөсөө ажиллаад өрөвдөөлтэй болохгүй юм яг хүн дээжж яагаад ийм юм хийд юм гээд өөрөөр ажиллаад байдаг шүү.
Гэтэл ажиллахгүй ард хүн бас байна. Нөгөө эсвэл бэлэг гэдгийн ард юу гэж байгаа? Бэлгийн ард болохоор юу мэдүүл зөхөө. Нөгөө нэг бэлэг ухааны бэлэг байхгүй. Тэгээ мэдүүл зохио буюу энэ алтан дэд үнийн айлгуу хэлж байгаа. Мэдэх ёстой зүйл. За дадал гэдэг нь болохоор өдөр тутмын одоо үйлдэлд. За зүн гэдэг нь болохоор удирдах чадварыг хэлж байгаа. Тэгээ бид нэг зүмний чинь зүүн совин гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ бүгдийг сурчаар байна шүү дээ. Юмыг тооцоолох чадвартай болчихоор энэ зүн ажил. За тэгэхээр Оюун санааны аргатай болчихж байгаа. оюун санааны өв Энийг гэдэг бас номоо хэлнэ шүү дээ. За инээ буюу эви гэж байгаа. Эви. Тэгэхээр ерөнхийдөө эви хичээж байгаа. За бэлэг буюу мэдвэл зөхөө. За зам буюу дадал. Нөгөө бид нар энэнийг зан авиртай зан заншилтай ярьдаг шүү дээ. Тэгэхээр чи яаж ихээр өдөр тутам хийсээр байгаад яаж заншилсан байхгүй. Тэрийг чинь дадал гэдэг. За зүн буюу энэ болохоор удирдах мандайлах ур чадвар. Нөгөө бусдыг нүүлэх нь шүү дээ оюун санааны. Тэгэхээр энэ бол яг нэгээр хувь хүн байх ёстой ур чадваруудыг бүгдийг нийлүүлээ хэлчихэж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор яаж ихээр өөр дээр ажиллана. Одоо нөгөө 9 хүсэл гэдэг байгаа зүйл чи энэ ахгүй. Би одоо бусдыг яаж нүүлгэж чинь? Бусдад би зөв юм хийж чадчих гин үү? Миний амьдралын хэм маяг зөв байна уу? Одоо шөнө удахгүй өглөө босхгүй бол миний буруу ахна шүү дээ. За миний тэр бэлэг оюун буюу юмыг сэтгэж байгаа алсын хараа маань өөрөө ямар байгаад байгаа юм? Эсвэл би одоо хэрэг эв нэгдэлтэй тэр хүмүүсийг байлгаад байгаа юм. Харилцаагаа зөв хийж байгаа юм. Эсвэл миний яах нь тэр оюун санааны өв буюу бид энэ одоо Монгол ёс заншлаа хэр зэрэг сайн ойлгож байгаа юм. Нөгөө талдаа болохоор хэр зэрэг тэр үр зөвлөм тэр бүгдийг яах нь зүрх сэтгэлээсээ одоо инэрч харилж чадаж байгаа юм. Хэр зэрэг би тэр одоо зүйлийг өөрөө таньсан мэдснээр үйлдээд байгаа юм дөрөө гэдэг нь болохоор хэр зэрэг би тэр удамшил зохистой юм надад байгаад байгаа юм. Хэр зэрэг надад тэр эр гэдэг амин чанар буюу юмыг туулж байгаа чадрууд нь байгаад байгаа юм бэ гэдгийг яах нь өөр дээрээ ингэж шинжиж хэлж байгаа. Нөгөө талдаа болохоор бусад хүмүүсийг бас тэргээр шинжиж болдог байхгүй юу? Шинжиж болдог. За тэгээ. Тэгэхээр энэ 93 нь болохоор хүнд ерөнхийдөө байдаг зүйл. Ир буюу одоо бид нар чинь ямар нэг юм хийхэд чинь ир шаардсан шүү дээ тий. Одоо ир зэрэг төсвөр төвчээр одоо ялангуяа сайн зүйлийг хийхэд бол нэлээд их энерги зарцуулнаа да тийм ээ. Муу хийхэд бол амархан байдаг. Гэтэл сайн руу явхад бол ир гэдэг туул тэсэлт чадвар бол биднэрт энергийг гаргах шаардлага байдаг учраас ир хэрэгтэй. Ир гэдэг нь болохоор удамшил зохистой эрчим буюу яг л хүн байгаль яаж хийгдсэн тэр сайхан зүйлээр хийгдсэн юм бол тэр сайхан дээр таарахын тулд бид яаж ийм гэхээр тэр зүйлийг л тэрүүгээр нь байлгахын тулд хоол хүнсээ яг л өөрөө байгалаар яаж хийгдсэн тэрүүгээр органикаар байгалийн тэр юмар нь хүртэхэд бид нэрт хэрэгтэй байгаад байна тийм ээ. Тэгвэл мэдлэгийн үед яах ёстой вэ гэхээр яг тэр байгаа зүйл бүхэн яаж хийгдсэн тэрийг таньж мэдээд тэрэн дээр зохицож амьдрахын тулд тэр мэдлэгийг аав гэдэг байгаа байхгүй удамшил зохистой мэдүүл зохио. Дөрөв буюу авьяас ур чадвар энэ мөнгөөрөө биднэрт өгөгдсөн өглөөр ирж байгаа учраас өөр дээр нь сууж өгсөн байж байгаа. Тэгвэл 4 5 6 нь өөрөө яаж ийм гэхээр энэ хандлага тийм ээ өвийн бусдаа нөгөө өөрөө юмаа ингээд мэдээд ойлгоод ирэхээр бусд руугаа хандах боломжтой болж ирнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр хандлагаа өөрчилж болох нь вэ? Оюун санааны өвөг бас авч болох нь вэ? Ийг хичээж болох нь бас таа. Дараагийн 3 нь болоход ирэхээр яаж ийм гэхээр бүгд одоо тэр бүгд нэгтгэхэд өгж шин тийм ээ. Бүгдийн үйлдэл болгоод дадал болгоод зам болгоод нөгөө бусдыгаа ингээд урайлаад удирдаад тэгээ биелэг буюу мэдүүл зохиог бүр ингээд том хэмжээгээр бүгдээрээ энэ номоо ингээд аваад нэгдсэн тийм хумсрыг суулгаж өгөөд тэгээ нөгөө 9 хүсэл гэдэг байгаа чи энэ 3-3-ын 9 гээд тэгээ 9-ийн тал чи өөрөө яг гэхээр бүх юм төгс болохоор 9 болд юм байна л да орчлогоо өөрөө бүрэн бүтэн болж байгаа гэсэн. Тэгээд 10 болохоор энэ дахиад 0 буюу шинжлэгддэг. Тэгээ нэг нь болохоор эхлэн шин юм ингээ эхлэхэд нөгөө нэг болохоор цаашаа эхлээ ингээ явд юм байна л да. Тэгэхээр монголчууд яагаад 9-ийн тоо билэгдээд яагаад 9 гэдэг тэгэхээр бүрэн бүтэн хүн болох гэдэг ойлголт энэ дээр оюун санааны хувьд тийм ээ үг үйлдэлийн хувьд одоо зан заншлын хувьд бүх юм дээр талбар дээр 9 талбар дээр чи хүн шиг хүн болохоор энэ 9 хүсэл буюу квен хүн болж ирнэ гэж байгаа. Бусдыг нүүлэгдэг өөрөө бас нүүдэг хүн болох нь шүү дээ тэр чинь. За өнөөдөр хичээлийн үрээ тийм.